үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань инхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин боловоос Монгол улсын гавьяа жүжигчин Лодон Банзрагчаа. Элла. Сайхан уу? Тавтаа сайхан хорж иж байна. Хоржоо сайхан байна. Тавлаг сайхан байна за. Яа, за нэг темп нэг жоохон. Түн цочоочих юм би. Юу хэлэл гэж бодлоо. Би ч одоо 50% сайхан. За нэг нэвтрүүлэг эхлэхээс өмнө нэг аяг хоол халуух чи хоолоо цацгаа шахлаа. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөлсөж ирсэн банза найстаа маш их баярлалаа. Ингээд шууд бэлгээ гардуулна. Орж ирээд шууд бэлгээ. Ерөөсөө ядах. Бэлгээ тэгээ шууд задлт юм уу те? Тэглгүй яах вэ? Энэ манай халуун цэрийн миний баар бол ингэ байж туудахгүй ийшээ орноо. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч Зубровко гэдэг. Одоо энэ хүү Зубровкогийн байсан төрөл нь байна. Энэ одоо банзата бэлэг барьж байгаа нь болохоор жин байгаа юм. Тийм ээ бас нөгөө жины чинь те нөгөө тоник моноктэй бас их айтайхан хэрэглэж юм байлээ шүү дээ те. Тэр чинь ч одоо мэдхгүй дээ хүчтэй. Анус тэрийн үеийн хүмүүс тэр үеийн хүмүүс биш ээ. Жин байна уу юу нэ дангарны асар байгаа тэгэл. Одоо үнэ. За мөн Адамцэрийн нэвтрүүлгийн маань ивент итгэж хамтран ажиллагч одоо Zebra Select компани маань энэ хөө столичны столичныг бол хараа таньж байгаа гэдэг. Тэгээ столичны тэгээ энд нөгөө Закос хямон тэгээ өгөрцийн за энэ өрөнгөн за тэгээд одоо столичныг юм маань энэ сайхан гарын бэлгийн Zebra Select компани за альваа хөө энэчнээс за мөн хадамцсан яриа нэвтрүүлэхдээ энэхүү Black Ram гэдэг энэ Болгар бурбон виски байгаа. За энэ бурбон вискигээ гардуулаад өгчнөө. Миний хамгал бэлэг авлаа базар. Тийм за. Энд чинь бол манай Heparize гэдэг Япон элэг хамгаалагч бүтээгдэхүүн. Тэгээд энэхүү Япон элэг хамгаалагч бүтээгдэхүүний маань хамгийн гол онцлог нь бол ерөөсөө юу? Нөгөө турмериктэй юм байлээ. Тэгээ турмериктэй учраас нөгөө биеийг хоргоожүүлэх маш сайн үйлчилгээтэй. За тэгээд одоо Япон чанар, Япон стандарт гэдэг бол гайхалтай шүү дээ. За ингээд Heparize элэг хамгаалагч. За. Бүтээгдэхүүнээ өгөө. Энд чинь сайхан юм биш. Янз юм байгаа юм бэ. Тэр урд байгаа хоёлаа татхаас өмнө ихлээд. Сүдэд байна ачаа хүндээ. Халамцсан яриа нэвтрүүлгийн маань ивент итгэж хамтран ажиллагч Eco Meat компани ажилладаг. Тэгээд Eco Meat компани маань энэ хүү нөгөө нэг Такторитан за тэгэл Жиюг Булгоги гэдэг одоо нөгөө нэг солонгос үндэстний хоолыг гэрийн нөхцөл бий дүүхэн чи ингээ сайхан шууд гаргаад хэрэглэхэд за баярлалаа. Боломжтой юм сайхан бүр бэлгээр болох. Начаана машин дууд яах вэ? Доош нь тавьсан ч болно шүү. Доош нь тавьж болох юм уу? Тийм болно шүү нэ. За. Тий. За ингээд одоо бэлгээ гардуулж аваал одоо. Үзэд тараа шүү дээ ингээл тий. За. Инэт нүрэл. Халамцсан нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Зубровкагийн маань одоо нөгөө энийг бол дотроо нэг өвстэй байдаг шүү дээ. Ойн өвс нь энэ. Тийм байна. Польшийн онгон зэрлэг ойн бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц зархад 600 гаруй жилийн уламжлалт түүх. За одоо тэгэл үнэр амтаараа ялгардаг юм сархад одоо манай халамцсан яриа нэвтрүүлгийн үзэгчид бол хандахгүй сайн мэддэг болсон. За ингээд ойрд настайгаа уулзсан гүнээ сайхан. Халамцсан ярианыхаа эхнэр хамдаг барьч тий. За тэгэхэд ажил амжилт, уран бүтээлийн амжилт, эрүүл мэнд, сайн сайхны чинь төлөө. За гэлээ. Яах сайхан шүү. Банзаа чинь хоёулаа чинь 1 оны төгсөлт байна уу? Эсвэл миний өмнөх оны төгсөлт байна уу? Танах чинь 4 л дээ. Гэхдээ манайх чинь нөгөө 5 жилээр сураад та нараас 1 жил илүү сурчих. Та нар чинь 4 жилээр сураад төгсөж. Тийм 4 жилээр сураад төгсөж. Ер нь бол нэг төгсөлт юм байна. Тийм ээ? 4 оны төгсөлт гэдэг чинь. Тийм байх. Танах 4 он уу? Манайх 4 он. 4 он тий. Тэгэхдээ нэг жилээ төгсөлт. Манайх чинь 4 онд чинь
Батсайхан, Эрдэнэ тунгалаг, Баасан дорж, Бослын Болдбаатар. Одоо сая гавьяат толдог Дойрын дайр юм аа. Чорын театрын дарга Цэнчв Батболд тэр зөвшөлтэй. Хоёлоо бүр яриагаа уран бүтээлийнхээ Ванзагийнхаа уран бүтээлийн хамгийн эхэл цэгээс эхлэлтэй. Ер нь бол хүүхэд байхын л дуулдаг нөгөө нэг одоо Жавхлан Баясгалан Лосрын Болдбаатар Дэлгэрэн Эднэр шигээл нөгөө тэмцээн уралдаанд явдаг байсан уу? Нэг бол үгүй юу? Тэмцээн уралдаанд би нэг удаа л орсон. Ааха. 90 онд үлээ 91 онд үлээ одоо жил бүхэнд болдго юм л да. Сумуудаас нөгөө шилдэг хүүхдүүдийг багш нарын шалгаад гайгүй хүүхдүүдэд аймаг орж ингэж уралдуулдаг шүү дээ. Тэгээ тэрэн дунд манай одоо тэсийн хүүхдүүдийн авиасыг нээсэн хүн бол манай гавьяат багш Найдан гэдэг хүн байдаг байхгүй Баяна Найдан. Тэгээ Найдан багш тэсээс хэсэг хүүхдүүд өөрийнх нь хүүхдүүд бас мундаг дуулдаг бүжгэлд авьяастал да. Тэгээ өөрийнхөө 3 хүүхэдтэй намаа яг өөр одоо хин байсан. Нэг 5-6 хүн аваад аймагт төрөд уралддаг байхгүй юу? Сумсамаас ирсэн нөгөө нэг наадан болж шít. Тэрэн дээр ирж уралдаад би чинь тэнд чинь өөрийнхөө төрөлд гоцол дууны төрөлд алтан медаль авчдаг юм аа. За. Тэгээд Оросын Алтай одоо Горны Алтай гэж ярьд юм. Ирээд байдсан шүү дээ. Горны Алтай хоттой тийм одоо нэг тийм урлагийн ийм холбоотой байсан юм шиг байгаа юм да. Тэгээд тэр шугамаараа тэр Алтай хүүхдүүд манай Монгол хүүхдүүдийн хамтарсан ийм нэг тоглолт болоод тэгээ Барнаул, Висэг, Горны Алтай гэдэг энэ хотуудаар аялын тоглолт хийдэг байхгүй юу? Тэр бүрэлдэхүүнд намайг багтаагаад тэгээ би чинь аймагасаа шууд хилийн дээс алхаж илээ шүү дээ. Шууд ерөөсөө. Ааха. Одоо урлагийн амтанд орсон ч гэх юм уу? Урлагаар явах чинь бас нэг ийм боломж байна ч гэдэг юм нэг тийм. Одоогоор бол мессежийг надад өгөхгүй юу? Тэгэд урлагт одоо дуртай, хайртай болсон бас нэг шалтгаан тэр байж магадгүй гэж би боддتي. Тэр чинь бүр усын тэсээс хөгтөг авчирч аймгийн төвд авчирснаа аймгийн төвөөсөө шууд хилийн дэс алхуулаад тэгээд нөгөө Орос хөгтөдтэй чинь найз болол 10 хэд хоног тэнд чинь нэг тува Горны Алтай нэг тува нэг жижигхэн зал Эрмэн гээд жижигхэн хөгтөд найз болоод тэгээд 14 хоног хамт явцсан хөгтөд чинь салхатаа өөлөлтэй над руу нэг хэсэг захиа гоё шүү дээ. Нэг хэсэг над руу захиа махаа өчтдөг байж дээ Эрмэн гээд Горны Алтай нэг хөгтөд байсан юм. Тэгээд сүулдэ нэг хэсэг захиагаар харилцаж байгаа гэж сүулдэ тэгээд. Усын тэсээс чинь ер нь бол би нэрийг бодож үдээ эсвэл Жавхаа надад тэгж хэлчихлээ. Тэс гэдэг үгийг галаач боддоо гэд. Тэгээд угаасаа уур амьсгалч тийм ээ чанга өвөлдөө тун хүйтэн тийм ээ би наргаагаар нөхдөд хэлдэг. Тэс гэдэг нь ямар учиртай юм бэ? Тэс тэсэхгүй бол үхэл гэсэн үг юм. Тэр чинь өвөлдөө маш хөтөн зундаа халуун гэж бэрх. Тэгээд намар жоохон болоод дэрэнгүүт чинь зончлогтой жил бол тэрний тэр шумуул ялаа малаа шумуул амар юм билээ. Амар штэ. Амар юм билээ. Зүгээр л ингээд шороо цоцож байгаа юм шиг тэгжил шумуул манар штэ. Амьсгаа авах чиг амруу чигчиг гээд. Тэгээд тэр чинь бор морьтой бид нар хадланд орох чинь одоо цагаан морьтой гэсэн үг штэ. Цагаан морьтой хадланд ороход л зүгээр ингээл борл юм байдаг ш тэр чинь ийм бор юм. Тэгэл морь ингээл хөрвөөгөөл ингээл босох чинь зүгээр нэг ийм улаан юм. Тэр утаамаа тавиад л байх чинь тэр чинь тэгээд яг нутгийн усаас орчихсон. Тэгэл хаяа нэг хичээл тэгэл суцгаж идэв. Яадаг ч баг нутгийнхаа таньдаг болсон. Хаяа нутгийн хазахгүй. Хаяа нэг хичээл тэгээд байж. Хөгчөөл бол сайхан шүү дээ. Би нэг сар болсон. Арай сар болоогүй. 14 онд бид нар Жавхлан бид нар нэг 5 тэрсийн уянг гээд нэг дуу хийгээд тэгээд тесточ зургийг авсан штэ. Тий тест. Яг нэг юм эсэн дээр нэг Жавхлан нэг морьтой дуулаад идэг штэ. Чи одоо бидний яг өссөн газар. Яг л өссөн газар уу тий. Их сайхан нутаг үлээ. Тэгээд ёстой нөгөө тэр шумуулчин пирх гэдэг чинь нэг хідэн хүүхдүүд ингээд нэг тест голын хэрэг дээр ингээд үжиглүүлдэг байхгүй юу? Би зургийг авах гээд байдаг. Би ч тэгэхэд нөгөө зураг авдаг байсан. Зургийг авах гээд байдаг. Гарах юм болоо зүгээр ингээм
яг шумуулны хүлээ авалтанд очих гээд байдаг. Айгүй хэцүү. Тэгж байж хаад багж өгж байгаа заагараад ингээд гусдаг. Йоо амар юм билээ. Одоо тэгээ шумуулны хамгаалалт тосмос элдив банзын юмчлал одоо бас гарчлаа л да. Тэгээд ямар л юм байх вэ? Бид нар чинь хөөхтүүд тэгэл аавыг дагаал хадланд орно. Тэгээ нэг 6 номер хамгийн жижиг ингээ хаяурыг аваад чинь гараар хадна. Тэр чинь тэгэл янзын гоё шүү дээ. Тэгэл ах нар чинь хойноос дундаа оруулчихна тэр чинь хойноос ирээл өсгий хэрэгчих гээл ингээл хадаад хордол ясуудаа хордол гээл. Аа. Тэгж л одоо анханс нэг жоохон ахуй амьдрал сурж бас нэг жоохон одоо бяр булчинч гэх юм уу сууж амьдрах ухаанд суралцаж тэрнээс чинь маш их юм сурна шүү дээ. Яг үнэн тий. Тэгээ манай тэр дэсийн гол дагсан хүмүүс бол гэрийн ун тоон хан дандаа бургасаар хийн. Амжиргааны гол одоо юм чин тэр гэрийн мод хийх, арга шийцгийг хийх. Тэгээл ерөөсө Монгол ахуй нүүдэлчин соёл суралцъя гэвэл ер нь тест очоод 1 жил болоход их юм сурна шүү. Ялангуяа хүүхдүүд бол маш их юм. Үнэхээр гайхалтай биш байгальтай юм байлээ. Тэгээд тэрсэн чи ингээд ирсэн юм манхан ингэж явж яснаа тэндээс нь шууд гол урсаад ингээд нарийн гол гэж тэгжтэй. Илснээс шууд гол урсаад ингээд яваад би мий чинь зүгээр ангаас шүү дээ гэж өө. Сайхан бас гайхалтай нутг шүү. Тэр хүний Монгол хүний төсвөр төвчээрийг л одоо маш их шалгасан. Монгол хүн Монгол мал хоёрыг. Зундаа бол маш хална. Тэгээ заримдаа гантаа жил бол өвснөгөө урахгүй. Тэр жилд чинь нарийн голоос одоо нэг 20 хэд орчим километр юм уу да цувж тэр өхөр тэр голын тийшээ очиж өвсөдөд буцаад эргээд ороо зэл рүүгээ цувж ирж штэ. Тэр одоо хоёр талд одоо хэдэн километр байна. 40-50 км байна. Тэгж одоо адуу бол тэр илсэн манхны чинь давж бэлчээртэй хүрчээд тэгээ бутаж ус руугаа ингэж ирэхэд чинь адуу бол ерөнхийдөө нэг 30-60 км-т л дор хаяж явж усандаа ирж очиж штэ. Тэрэн дотор дөнгөж төрсөн ялхунг тэр хол замыг туулж явах чинь шормстой байх юм бас нэг шалтгаан тэр байх гэж би боддог. Тэр элсэн дунд төрсэн хүүхдүүдийн төсвөр төвчээр одоо энэ төв дэлхийд амжилт гаргаад ингээд яваад байгаа. Одоо Монголдо хамгийн олон улсын цолтой бүх хөтөө сум штэ манайх чинь. Тийм. Тэр олон бөхчүүд төрдөг. Одоо хоол учраас л ирж уралдах нь баг болчиход энэ дэсийн голын хурд гэж яриа сөүлдээ одоо угшил болтлоо ингэж одоо өргөжлөө. Энэ бүх шалтгаан бол тэр ерөөсөө байгалийн төсвөр шалгарал тэр бүх зүйлтэй л холбоотой гэж боддгийг. Маш их олон дуучин төрж байна. Манай тэсэс ч одоо тийм теанар нарийн хоолойтой дуучдах олон төрж штэ. Тэгэхээр тэр бас л нэг байгалийн шалгуур. Тэр илсэн дээр зунжангаа хөлнөцгөө явж байна. Хоолойны ангийн байхгүй бид нарт байхгүй. Ямар ч хоолойны ангийн байхгүй. Би одоо хүртэл би хоолойны ангийн хоолой өвдөж үзээгүй. Тэгэхээр тэр бүх зүйл зундаа бол ингээл хөлнөцгөн тэр тэсийн халуун илсэн дээр чинь зунжангаа явж штэ. Нөгөө өөрөөр хэлэх юм бол баг нөгөө Д витаминыг гэсэн хамтал авч ийн гэсэн үг шүү. Өсгөөсөө л авч ийн гэсэн үг юм. Тэг чинь тий. Тийм одоо сайхан одоо байгалийн ховор сонин гоц тийм үзэгдэлтэй л нутагта. Сайхан. Эвгүй нэрээрээс бас эвгүй шүү. Эвгүй нэрээрээ эвгүй. Тэр тэгтээ би бол ингэж бодоод байдсан шүү дээ. Нөгөө тэсийнхэн малын улгаач гэдэг чинь ялгаагүй цаанаас тугаачуд орж ирээд тулгаа гэдэг юм шүү. Тэр чинь тэгэл малаа алдсан хүн чинь буцаж гарч ил малаа авахад шарандаа зөрүүлэл гусан тэгэл өөрийнхөө малыг хайж явал буцаад олдохгүй бол тэгэл одоо таарсан л дуудаг л байлээ гэдэг бол. Дэвэл баг те. Тий, нэг хэсэг малын холгоо бол амар байсан. Амар байсан аа. Үнэхээр амар байсан. Манай төрсөх 1 сар гутал уцаа тайлсан гэж байгаа ч. Ороо болон гутал туванч мэддэхгүй, монголч мэддэхгүй эргээд л өрөөсөө. Тэгээ малаа байнга манч хонохгүй болохгүй. Тэгэл өдөр нэг жоохон хувцастайгаа дөхөйгээ шөн болохоор хувцаа тайлахгүй. 1 сар. Тэгээд үнэхээр юу. Нэг хэсэг бол 90 хэд он монд чинь 90 оны их мэхэр ч юм бол үнэхээр эвгүй байлаа шүү дээ. 2000 он гартал. Одоо бол харин сайхан болсон билээ. Одоо сайхан. Харанцуун ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка.
Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн Алдарт Зубровка Европын номер 1 дэлхийд борлуулалтаараа 3-т ордог Зубровка брэндээ. Тэглээ зэрэг Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилбээр дарж бэлтгэдэг дэлхийд дээрх цорын ганц сархтаа 600 гаруй жилийн уламжлалт түүх содон үнэр амтаараа ялгардаг юм аа. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Зубровка Ханамаса ресторанаас нэвтрүүлгээ бэлтэж байгаа. Тэгээд Ханамаса ресторан маань бол 60-аас 70 одоо нэр төрлийн хятад үндэстний хоолоор сайхан үйлчилдэг. Үзэгчдэд хандаж хэлэхэд Ханамасагийн сайхан амттай хоолыг хамтлагыг хүсвэл та бүхэн яг энэ доор харагдаж байгаа нөх хүргэлтийн апуудаар захиалаад тэгээд 20% хөнгөлт авах боломжтой юм шүү. За ойлоо гоё халуун дээр нь хоолоо. Найсан чаваа. Наа чинь гоё хоолоо төрөнд бас нэвтрүүлэг эхлэхээс өмнө жоох идлээ. Янзтай. Янзаас ах. Гоё сайхан шөлнөөс нь. Жоох. Нэг хэсэг хүмүүс чинь айгүй их нутгаруугаа гүмтгэх байсан. Энэ банзаа хэрэг жил өхөө явна штэ. Жил өхнө. Жил өх. Зарим жил ажил амин хувийн ажил гээл 5 6 ч авчихсан мэл. Гоё юм дээ. Янзтай. Тэгэхээр яг нөгөө ястнаар ярих юм бол банзаа маань бол баяд ястна гэсэн үг тийм. Тэ баяд. Хуучин баядаа 10 хошуу байсан гэлээ. Одоо ч хэдэн сум байгаа юм дээ. Малчин Кяргас Тэс зөөнгөө Наран булгийн нэг баг вэ. Баруун турун чи хойлмог. Дөрийн гол дөрвөн сум л байгаа юм да. Малчин Кяргас Тэс зөөнгөө. Банзаагийн хоорд нөгөө бас Хэпа Риз элэг хамгаалагч бүтээгдэхүүнээ тавиад энэ нөгөө манайхан чи ингэдэм байл л шүү дээ. Алкогол уух үедээ л энийг нөгөө элэг хамгаалагч уудаг гэж бодоод идэг. Ямар ч үед уух уу? Ямар ч үед. Одоо ялангуяа бид бүхэн шиг нэг хүнд хоол идсэн үед бол заашгүй. Шарсан хуурсан тий. Хүнд хоол идсэн үед бол заашгүй хэрэглээ. Чөлөг гоё юм тийм ээ. Японы номер 1 Хэпарэзэ гэдэг энэ. Зөв гоё. Тэгэж байж байгаа соёлын урлагийн сургууль руу наашгаа зордгоо. Тэр бас их сонио би чин хөдөө малдар байлаа шүү дээ. 96 оны хавар мал төлж ирсэн юм. Тэгээд аймагт манай нэг ихч байсан чинь ихч жоохон биеийн тааруудад эмнэлэг твтчихсэн гэмгis сураг сонсоод аав ээжээр намайг очоод ихчиг иргэдэргээ явуулдаг хгүй. Тэр чинь сум хооронд бензин зөөдөг бензиний нөгөө счир гэдэг ярьдаг шүү дээ. Тэр байсан. Хавар марах тэр одоо давсны хотхор гэж тэргээр очиж ирсэн үгүй юу нэг очоогүй юу? Бараг очоог байна. Тийм давстай юм хотхор байдیں۔ Тэрний яг цаад дэнж дээр манай хаварт гарчиж буудаг. Тэгээд тэндээсээ бензиний машин суугаад аймаг ороод ирсэн. 3 сар гарч байсан чинь аймагт одоо тэр жил их эрт тавар болж ирсэн байх та. Шалбаг гарчихсан. Би чинь өстэй дэлтэ Монгол готалтай. Нэг шуудаан сүү хийгээд үрцсэн. Нөгөө сүү нь хайлж урсаад. Сүдэрсэн таймтай. Тэгээд их чихрөө хөргө ах их руу алхаа гэж төрөд ирсэн чинь их чимдгээс гарчиж үе зүгээрээ. Тэгээд буцдаг тэсрүү буцдаг болоод хоноод маргааш нь буцдаг болоод байжсэн чинь цагаан хайрхан сумд манай том ихч эмч хийдэг аахгүй олон жил эмчгээс. Цагаан хайрхан сумаас ихч ажиллаар ороод ирчихжээ аймагт. Тэгээд чи яах гэж орж ирэх гэдгсэн чинь би сэрчмэгчийг ирэх гэж орж ирлээ. Би энэ зүгээр нь одоо гард юм мал төлөлөд хүн хүч байхгүй. Аав ээж дүү бид дөрвөлөл амьдрдаг бусдах агч нар бүгд тусдаа гарцсан. Тусдаа гарцсан. Дөрвөлх нь амьдрдаг. Тэг хүн хүч мотоо гэдгсэн. Аймгийн театрт хүүхдүүд залуучууд шалгаж авч чинь гэж чи тийш ор. Гүү шууд. Гүү би буцахгүй бол болохгүй. Ард хүн хүч байхгүй. За яах вэ тэгэл. Мал төлөлдгөөрөө л төллөө шүү дээ. Тий. Чи нэг театрт очиод нэг шалгуулдаг гэдэг. Намайг аваачаад яасан чинь би ч одоо тэр үед чинь юу ч дуулж ирсэн. Тэг очиод яасан чинь за энэ хөөрхөн материалтай л хөөхтэй. Бас зүгээр юм байна. Хэд хоног дагалдуулаад дагалдан хэлэгч яа. Үзээ. Тэгээд тэглээ. Тэгээд намайг үлдээ чи явчлаа. Би чинь тэнд одоо тэгэл нэг бод улцсан таргууны арьсан малгай өмссөн нэг том зузаан юм
савхин бэлээ өмссөн. Театр дээр байгаа. Театр дээр ингээд нөхөр малгаагаас тайлдгүй байлиг гэж тайлдаг нэг нөхөртэй суугаад. Нэг айлдэрсэн амт шиг айлдэрсэн амт шиг нэг нөхөр тэнд суугаад байгаа юм. Тэр чинь нэг ямар ч хөтөл өмсдөг лээ нэг. Зузаан бамбар хар хөтөл өмсдөг. Тэгсэн чинь одоо ингээд талцсан жавсан багшаал. За гутлаа арчаа тэнд гадуур хувцас тайлаа тийшээ өлгөөд малгайгаа тэнд өлгөөр төлгөөс суу гэлдэг чинь. Тэр чи яг 96 онд чинь завхны хөгжим бүжгээс хөгжимчин хүүхдүүдийг шилж авцраад хөгжмийн бүрэлдэхүүнээ шинээр бий болгоод дуучдыг одоо ардек авьяастан хүүхдүүд залуучуудыг авцарч театр шинэ боловсон хүчин бүрдүүлж ирсэн яг тэр цаг байхгүй юу? Тэгээд хэд хоног дасгал уншууллаа. Тэгээд одоо нэг гэх юм. Гэж хэд хоноо би чинь дууд болдгүй. Ирээл төдөн цагт иргээл дасгал уншуулууд. Тэгвэл сүүлдээ уудаг. Ер нь харин юм дим юм бэ нэ. Ингээд насаараа ингэж гэсэн. Харин хуучин тээврийн довч байсан. Тэрэн дээр Харьдаг Баатар бол тэсвэр хунаа хайгаад явж исэн чинь манай аавгагч таарчлаа. За. Чи яаж юм? Яач. Харьд юм уу гэдэг чинь чамаг чинь театрт орсон гээгүй л өгсөн. Дими юм байна. Дууд уухгүй өглөө өгөх нэрээд гэсээр байгаа л тэгэл ороо болол харж байна гэдгсэн чинь. Өө тэр чинь хоолойг чинь зөвшрүүлж яах гэж тийм юм гэдэг хэлэгдэх ёстой юм гэлээ шүү дээ. Чи яах гэдэг нь тэгж байгаа дуулах л байлгүй. Яв чи буц. Тэр театрт очиж. За. Буцаж хөдөлж авцраа өгчлөө. Тэгэл ерөөсө театрт ороод дуулаад тэр чинь найдстач шалгалт аваад би чинь тэгт амар өндөр оноогоор тэнцээл нот мод сураал. Тэгээд 98 он хүртэл ажиллаад 98 онд чинь мэрэгжлийн театр чуулгуудын дунд томоохон хэмжээний концертын уралдаан зарласан. Хөх Монгол гээд тоглолтын уралдаан зарлаад баруун таван аймаг нь ховдод болоод ховдоосоо манайх төрүүлээ. Тэгээ хотод орж ирж энд 98 онд ч Хөх Монгол гээд уралдаанд манайх театраараа төрүүлж илээ шүү дээ. Тэр бүрэлдэхүүнд орж ирсэн. Харин тэр тоглолтын гол найруулагч хөгжмийн найруулгыг хийдэг хүн Сэвждийн Сүхбаатар гой. Мен Дамар гээд хөгжмийн зохиолч хоёрыг хотоос урьж авцарч театрт авчирч томоохон хэмжээний тоглолтыг чинь зохион байгуулж байгаа байхгүй юу? Оо тэр чинь нэг сар гарна Сүхбаатаргаар хараалгууллаа шүү дээ. Нөөц загнаа. Нөгөөт чинь загнал зайлаараа чи юм уу хар илжиг мал гээл. Сүхбаатаргаар нэг сар гарan загнуулаад тэгээ сөүлдээ Сүхбаатар намайг тэгжсэн. Чи энд байх юм бол одоо манай ахмад чинь нэг юм л дээ. 20 жилийн дараа чи тэгэл нэг амигтад болдог нэг сайхан нэргүй архичин л байж байна. Тэгээ нэг хятад виж шин тэр ногоон шилтэй вижиг орж ирдэг байдаг шүү дээ. Тэгээ салингаас өр тавиа тэрнээс ч уучхнаа. Тэгэл уртлын дэлгүүрийн ихч яг салин тавих өдөр орж ирээд ингээд сууж байгаа. Бүгдийг тоолж яваад өрөө суудах жаад. Салингуу баахан тэр уртлын дэлгүүрт өртөл нөхдөд байдаг л шүү дээ. 90-д онд ч. Ер нь нийтээрээ тэгж виж ч удаг байсан юм уу ер нь. Тэгээд Сүхбаатар гонод тэгдэг. За чи энд хэрвээ усын театртаа бай гэх юм бол чи өсөхгүй дэвчихгүй ингээл аймгийн хэмжээний л дуучин ингээ бай. Хэрвээ авьяасаа улсад таниулъя гэх юм бол чи мэрэгжлийн сургуульд нь сурах ёстой. Тийм байд юм аа. Соёл урлагийн их сургуульд очиж шалгалт өгөх. Тэгээ 98 онд чинь би Хөх Монгол гээд уралдаанд ирээд энд үлдээд энд нэг жил би Төмөх чуулгын дуучин Монгол Улсын гажууч өгчин Базар ах дээр дасгал уншаад уртын уншээ. Бас нэг уртын дууны дүртэй болоод тэгээ 99 он шалгуулаад Уртмал сайхан гэдэг уртын дууг анх дуулж ирсэн юм а. Тэгсэн чинь манай дэлгэр багш айзен уртын дуу хамгийн том уртын дууг дууллаа. Нэг зүгээр материалтай хөхтэй авъя тэгээд авч ирсэн. Хайд багш байсан, бөрөгд орж байгаа байсан, мундгууд шалгуулж илээ шүү дээ. Тэгээ одоо энэ хөгжмийн онлын чиглэлээр манай цэцэрлэг багш. Цэцэрлэг багш намайг бас их дэмжсэн. Тэгэл одоо соёл урлагийн их сургуульд 99 онд дэлгэр багшийнхаа шав болж л. Ингэж л урлагийн замны ихцэн дээ. Гайхалтай. Банза энэ онц
Дүмтгээд анимашнтай хамтарч ажилладаг манай 10 үндэс компани Премьер зэрэглэлийн Хамбер гэж шар хайраг. Тэгээд их сайхан гоё зөөлхөн амттай ийм гоё шар хайраг байгаа. За юу вэ дүүгээрээ аливаа хөө. Би бас өөртөө хийгээд аваадах юм. Эн чин их гоё ийм Монголын анхны бөгөөд баг сорын ганц ийм дүртэй шар хайраг гэж байна. За. Өөрийн гэсэн дүртэй онц дүмтэй. За. Яриа сайхан халуун болж шүү. Банза юугаа хоол ой дээр нэ за. За. Тэгжл одоо урлаа. Тэгж одоо урлаг төл тавьжээ. Тэгээд бас болох ёстой юм болдог гэдэг шиг тэгээд яг үнэ. Болох ёстой л байсан бол болж чинь тийм ээ. Юм чи харагдаад байгаа учраас тэр чинь авиасны цухалцаа харагдаад байгаа учраас л тэр хүмүүс чинь хилээд зөвлөөдөө шүү дээ. Одоо хамгийн сонин нь шүү дээ. Харин тий. Хамгийн сонин. Би тээврийн товчон дээрээс манай тэр авгагч таараагүй унаа таараад тэсвэр суугаа явцсан бол тэгээд ирчихтэй байхгүй юу? Тэгээд ирчихтэй байхгүй. Тэгээ унаа хайгаа явж байтал тэр авгагч чи одоо яаж яваад тэр надад таарчдیں۔ тий. Юмны тэгээ тохиол амар сонзог. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Халуун цэвэр нэвтрүүлгийн ивент төгч хамтран ажиллагч Eco Meat брэнд 2011 оноос хойш үүсгэн байгуулагдсан Eco Meat брэнд бол Монголд анх удаа солонгос үндэсний хоол болох одоо энэ хүү тактурита, жиюг, булгоги гээд бид бүгдийн амтархан гэдэг хоолуудыг гэрийн нөхцөлд амт чанартай түргэн хийж идэхээр одоо ингээд бараа бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж гаргаснараа Монголд анхдагч ийм брэндээ солонгос амтыг танаа гэрт Eco Meat. За одоо жишээ нь тактуритан бол мэдээж нөгөө уусны маргааш бол шар тайлхад бол гайхалтай гоё зөгцдөг. За живийг бол та бүхэн мэдж байгаа. Живийг бол одоо гоё амталсан гахаа мах байдаг. Тэгээд одоо дорн болгоол гоё бодоотой идэхэд бол гайхалтай байдаг. Бүлгөөгийн бол одоо гарал үүслийнх нь баталгаатай яг Монгол бэлчээрийн үхрийн махаар хийдгээд та бүхэндээ одоо завгүй яаралтай үед гяс хамгийн түрүүнд амт чанартай хоол идэе гэх юм бол Eco Meat-ийг сонгоорой. Тэгээ сайхан зөнгөрцсөн болоод очиод тэгээ мал төллөө тэгээ сайхан. Тий одоо тэгээд нэг улсын авраг малчин болно гэчихсэн. Тэгэл зүтгэж л байгаа л да. Улсын сайн малчин болно ч үлээ тэгэл зүтгээд л хөрхий. Одоо тестэч байд юм одоо энэ манайхан энэгээр сэлэнгээр ирсэн байна. Энд шайг бол ирсэн ч байд юм тэгэл нэг нөхөрл явж л байгаа л да. Би банзаг таньдгүй байх та. Нөгөө нэг манай алтан үеийн банзагч гой гэж боддог гэсэн шүү дээ. Би яаж гэж боддог гэсэн нэрээ. Тэргүүн л одоо ингээд амьд сүрэн байдаг гэдэг би бодчихсон байхгүй. Нөгөө том банзагч гой гэдэг. Би чигс боддог гэсэн юм хүүхд байх та. Дээр үед над руу хүмүүцээр ирсэн. Банзагч гой юу гэжсэн ш намайг дуулсан дараа. 6 дуучин усны дараа. Тэр хүнтэй ингэж адилтгаж юу байдаг юу яснаас жоохон санаа зовдөг тийм үе байсан уу чамд ер нь? Гайгүй. Гайгүй юу? Үгүй шүү. Би ч одоо хар багаасаа банзагчгийн дуунуудыг сонсчээ. Кассетын бүр ингэж зорж хөдөлж авдаг. Аймгийн чадрт байхдаа би банзагчгийн дуунуудыг өстө бэгөө бүгдийг кассетнаас сонсордог байл. Уртын дуунаас тэр дааган хар гэдэг дууг нь. Тэ ардын богны дуунаас эрүү цагаан болж сандуутай модыг. Тэгээд нөгөө нийтийн дуунуудаас нь Жансан нуруугаан тэр уронгоо. Тэгээд алтан шар зам, сүм цагаан сэтгэл. Одоо төмөндөө өргөх дуу. Сангид орж байгаа даавдаа энэ тэрийг. Бүгдийг би бэгөө сурсан. Тэгээд аймгийн театрт байхдаа би алтан шар замыг эрүү цагаан болж сандуутай модыг бүр өстө би хэдэн 100 дахин болсон. Тэгж би банзагчгийн дуугаар анх өвчлсөн хүн байхгүй. Тэр их сонирхол л доо тэгээд аливаа өмнө өгдөл гэж байд юм уу? Ямар ч өстэй байд юм. Намайг анх тис сумын төрхийн эмчнэр совилогч нар надад өвгөн хүү гэдэг нэр өгжээ. За. Тий. Би аавынхаа 49-ний жил дээр ээжийнхээ 43 дахь төрсэн хүүхэд байхгүй юу? Их хожоо. Тийм байна. Тэгээд намайг одоо тэр үеийн 49 дэх хүн гэдэг чинь одоо өвгөн хүн л харагддаг байсан юм байлгүй дээ. Тэгээ өвгөн хүний хүүхэд гэдэг над өвгөн хүү гэдэг нэр өгчээ.
Хөөдөж. Тэгсэн чинь тэгээд ээж эмнэлгээс гараад ирсэн. Совилогч эмч нар нэр өглөө өвгөн хөөгдөг. Үгүй. Бүр гэрчлэгийг авцсан заяа. Хөөдөг бүр Вадарсан. Тэгсэн чинь аав хөөдөө одоо ийм нэр өгөхгүй. Тэгээд чи би өвдөд үйлээд исэн юм лээ. Тэгээд манай тэр үед чинь одоо бас нэг шашин хориотой байсан үед нууцаар лам үздэг манай нутгийн хар хөгшин гэж авгааж дуудд юм а мундаг өвгөн байла. Мундаг. Сонссон. Тий. Хар хөгшин дээр очсон чинь нэр нь дарахгүй байна. Нэрийн солиг. Тэгээд ингээд шоо орхиод байсан. Тарах нэр болддгоо. Тэр хүн чинь ингээд шоо ингэж орхиж өнгөцдөг юм баггүй. Тэгээ асаалтаа байсан арай дугаар Монгол улсын гавьж жүжигчин Даяр Агчаагийн бандрагч дуулан Алтан шар зам гэж. Тэгээд энэ нэрийг үзэтгий гэтгсэн чи тэр нэр нь тааргаад. Тэгээд энэ нэрийг над төгсөн гэдэг. Алиум чинь амар сан. Аюу сан шүү. Их сан шүү. Тэгээд би одоо ямар ч учрал тохиолоор дараа нь тэр бандрагч хаан дуунд тэгж би өөрөө ч мэдлгүй би тэр бандрагч хаан дуун амар дуртай. Тэгээ миний хоолойны өнгө тус тохирч ийн гээд багш нар ч бас урам өгчихсэн. Тэгээ сандуутай мод эрүү цагаан болчмор. Тэрвч ерөөсөө тэгэл сандуутай модыг аль танаалснаас дуулах хөвгөл тэр гээл ингээл хэлдэг. Ирсэн би чинь сойст орж ирэхдээ ардын хөгжмөнтэй нийлээ сурчсан. Дуулаа сурцсан тайзан дээр бас ноото мэддэг юм нөхөр орж ирж илээ шүү дээ. Тэгэлгүй яг тэр чинь бас театр театр чинь тий. Театрт ажиллаж байгаа орж ирсэн нөхөр чинь тий. Нөхөр чинь бас нэг АБ-г мэддэг. Тэр нөхөр орж ирж байгаа шүү дээ. Тэгээ тийм хувь тохиолдолд тэгээд дараа нь би 2006 онд Монгол Өхөө өргөнд Иргэн сан хайлгыг гэж тоглолтыг бандрагчхан дуунуудыг сэргээж дуулж ингэж л анхада дуучин болох гараагаа эхэлж хүмүүс их сайхан хүлээж авч. Ийм л хувь тавилантай юм болсон юм байна. Биднийг бол одоо жишээ нь драмын жүжиглэх урлаг бол арай өөр л дээ. Одоо жишээ нь ингээд театрт ажиллаж байгаа жүжигчин болоод ингээд сураад ороод ирсэн бол баг багш нар баг загнах маягтай. Чи одоо баг эсвэл чи явж тэр мэргэжлэг ажлыг хийхгүй чи. Тэ. Одоо баг эвдэрсэн нөхөр тэ. Гэх нь холгүй нэг юм эхнээс наагаас нь сурах стил юм байна л. Дуулаачд бол тийм байдаггүй. Харин байгалийн бас өгөгдөл байна л да тэр чинь. Ер нь жүжигчин ч адилхан л байлгүй дээ байгалийн өгөгдөлтэй хүн гэж. Тэгээд одоо бас нэг байгалийн тэр жоохон өгөгдлийг л өнгөлжил зөв хүн дээрээ хичээл намаа заалгаж өөрөө их хичээлтэй байж тэгжил ер нь өнгөлөх хөстөл юм шиг байна. Үнэн шүү дээ. Одоо биднийг сойст байхад нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр тэгж ярьдаг байсан мэт дээ. Тий. Тэгэхээр одоо огт бас өгөгдөлгүй авьяасгүй хүн гिचнээ дуучин болно гэж бас ягаад ч бас хэцүү л дээ. Бас хэцүү шүү. Бас хэцүү. Яг хичнээн хөдөлмөр байсан гэд бас. Үнэ. Тий одоо хичнээн сайхан том биетэй сайхан залуу байлаа гэд бас нэг барилдааны урд уу өөрийн сэтгэл зүтгэл бүх юм байхгүй бол бас хэцүү л байх та тийм ээ. Тий. Бид нэр амар барилж үзсэн биш. Чи намайг отохтоос барилж исэн. Гүй ээ. Та нар ч аюултай хүмүүс шүү дээ. Хөдөөс нөхдөж чи аюултай юмсэн. Ингээд нэг морь малтай ноцолж ирсэн болохоор чи шал өөр байдаг байхгүй юу? Маний үед чинь болоод одоо ингээд атгад матгад юу ч байхгүй шүү дээ. Мяаш тэ тэр чинь ингээд морь малтай ноцолж ирсэн нөхдөж чинь шал өөр. Ямар сандал нэг сөрөлтийг тэгнэ шүү дээ. Сөрөлтийг ингээд харахаар чулуучмаар санагдаад байдаг тийм. Тэр чинь бүгдийг чулуулж байгаа шүү дээ. Сөрөлт чи аюултай шүү дээ. Аюултай сатах чи. Аюултай. Зүүн байхгүй юу? Танаа одоо дэлгэр багшийг бол одоо Монгол ард хүмүүс бол мэднэ. Тэгээ дээрэс нь дахиад одоо дэлгэр багшийг бол шамдрын айгүй их гайхалтай үнэхээр мундаг багш байсан гэж дурч ярих юм байна л дээ. Багшигаа дурсаач. Миний багш ч одоо хүнийг бол нэх загнаад байхгүй. Загнахгүй нэ загнаа. Надд бол жигтэйхэн хайртай байсан шүү. Миний бунзай гэл. Миний бунзай л гэдэг. Тэгэл одоо ойт үед чинь тэг хэцүү шүү дээ. Оолонд нэг мөнгө сас байхгүй. Тийм үед чинь дасгал уншиж чаддаг байхгүй. Бэр байдгүй. Хоосон дасгал уншиж чад ухаалд унтсан хөхт байж тийм манайд. Ухаалд унтсан. Тэр чигээр хоосон хүчлээд уулангууд толгой эргээд байдаг хэцүү байхгүй. Тэгсэн чинь нөхөр хоосон тэр чигтээ хүчлсээр ухаалд унтсан. Гөргөө. Тэгэл хоосон чинь болонгочлыг л толгой эргээд өвгөө шүү дээ. Юм итсэн уу чигээл. Мөнгө байхгүй багш. Маа.
нэгээр гарч хоолтчих тэр. Архиуж явахаар хоолныхаа мөнгө зөнгөтэй байл да манай хэд ч бас нийлж гусан штэ бас. Тэгэл багшаас мөн ч олоода хоолны мөнгө өвч хоолнд орж тэгэд оюутны байран тэр чи оюутнуудтайгаа цуг амьдэрдэг байлаа штэ. Юуны сой оюутны байранд. Тэгэл өссөн үедээ багшийнхаараа орж хоол идэнэ. Ер нь багшийн хүүхдүүд бүгдээрээ л хөлн дөрөнд гарна ганцхан төрсөндөө мэрэгчлэр. Их тийм өгөөжтэй. Цаагуураал нэг тийм өгөөжтэй. Бүх хүүхдүүд чи одоо энэ нийтийн дунд байгаа. Дундаас дээш үе их юм бол. За тэгээд одоо талигч бүх засуулч гавьт Батболдах маань эхний шавн штэ том шав. Тэгэл наашаа ингээд эргүүлэл ингээд Ботгот чинь чуулгаас чинь төмөн жаргал байж гин. Гавьт болчтой. Тэгэл хонгорцол байж гин. Бат эрдэнэ ноёмоо байж гин. Ерөнхийдөө бүгд шүү. Одоо тэгээд энэ чуулган инкватор гэдэг гавьтуудын ширмэн тояа. Гавьтуудыг тоолоход ер нь багшийн шавнар бол ер нь 20 орчим гавьтлаа биш үү. Монголын нийтийн доонд бол бүгдийн л ямарч байсан хоол төрөл. Хэрзээч багш бол зарим багш нар хүүхдүүдэд богино дуудуулж ин гэж хордог болохгүй гэдэг. Манай багш бол хордог байсан юм. Тэгэл нийтийн доонд нэг хэсгэл Монголын уртын дууд өгсөн нийтийн дуучид нэлээд гарч ирж илээ шүү дээ. Тийм яг үнэ. Ихэд тийм сайхан өгөөжтэй хүн байсан да миний багш. Тэгээд багшийнхаа хишиг үеийнэгч гэдэг юм уу зааж сургасан тэр эрдмийн ачаар л бид нар одоо ингээд аж амьдралаа сайн сайхан аваад Монголын артанд дуур өргөл явж штт. Яг одоо ингээд төгссөн мэрэгчлэр өөрөөр хэлэх юм бол уртын дуугаараа тэр сайхан Монголын агуу өв соёлоор цом гарахыг гэж боддгоо ер нь. Боддtiin аа. Би одоо нэг пянз гаргана л гэж боддог. Гоёштой. Тийм. Пянз л үлдэндээ тийм ээ. Одоо нэг эргээс хэрэгжлээ шүү. Тий. Одоо нэг сайхан пянз л гаргая гэж бодоод. Би сандагт хэлсэн. Нарны алтлаг өнгийг ууж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хий гэж. Би сандагт хэлсэн. Баярын нулимсыг шүүдрийн тусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлсэн. Хаан хүний л ууж болох хам биерийг дутай гэж. Үнэхээр л юм байна. Хэлээгүй хам биерээ гэж. Би сандагт хэлсэн. Халамцуу яриа нэвтрүүлэг ивэнтэд гэж хамтран ажиллагч Арван үндэс компани маань энэхүү премиум зэрэглэлийн шар ариг хам бэрийг та бүхэндээ санал болгож байна. Хам бэр нь одоо Арван үндэс компани маань премиум зэрэглэлийн шар ариг байгаа. За онц дүмт анимашнтай хамтарч ажилладаг Монголын одоо хамгийн анхны бөгөөд цорын ганц дүртэй шар ариг гэдгээрээ онцлогоо. Алтан шаргал өнгө зөөлөн амтаараа мөн ялгардаг юм шүү. Хамбэр онц дүмт баярлаа. Миний одоо багасаа сурсандоо Баруун Монгол Ардын найрын бас 2-3 дуу байдیں۔ Төдийлэн чинь одоо алсарцсан тийм нутгийн дуунууд бол нэг судлагдаагүй дуунууд баруун талд их билдэ. Тэрний нэг нь бол одоо энэ Баруун Монгол Ардын бэсрэг дуунууд, найрын дуунууд их байдаг. Тэр тусмаа Баяд Ардын дуу, Дөрвд Ардын дуу гэдэг ингээд хоорондоо бас жоохон ялгаад. Яг үнэ. Тийм дуунууд бас нэлийн бай. Тэрнээсээ одоо дийжилж 2-3 дуу оруулаад тэгэл нэг юу гаргая, пянз гаргая гэсэн. Наа чи ёстойгоо юм. Тийм л бодолтой. Манай өвөө манай ээжийн талынхан чинь бүгдээрээ усын бүх мөрнийхэн шүү дээ. Тийм шүү. Тэгээд манай өвөө чинь сайхан 4 төгшин байсан. Тэгэл нэгэл
Сар шин болоод нэг мөсгөө шинэ жил болоод ингээл нэг ах дүүнэр цуглаал тэгэл нэг өвөө нэг хөөрхөн тавтатаал улаагаал ингээд суухаараа дуулдъя. Хардаа сарал нэг айгу муухай дуул. Би бацаа байхад тэрийг ёр ойлгохгүй. Угаасаа надад бол ерөөсө буухгүй байгаа шнэ тэр чи өвөө хаашаа тийм дуулаад байгаа. Дөрөвдөө уртын дуу, баядын уртын дуунууд бол гоё дуунууд байдаг шээ. Тэг тогтоод тэрийг чагнаад ингээд яхад бол ингээд тасрахгүй. Ээл хойноос ингээд үргэлжлэл юм гинжин одоо амьсгаа гэж ярьдیں۔ Да. Тим ингээд яа. Баян цагаа гэж яхад нотаглаа бахтай гээл тэнд ингээл ингээл зогсохгүй ингээл үргэж ингээд баг ингээ өгөө аваад ингээд яваад. Ваа. Тэрийг ингээд сонсоход тасахгүй ш. Тэгжил ингээ нэг манай монголчууд чинь нэг юм бүр хитэн өдрөө найрлалаа гэдэг чинь ерөөсөө энэ. Ерөөсөө л тэр. Тий. Дээхэн үеийн одоо нарийн дуучид гэж байсан гэлээ. Ааха. Би бол мэдэхгүй. Зах цухаас нь миний аав гэгчтэй Тоозер гэдэг хүн байсан. Тэд нар бол миний аав ах Бордоо гэж мундаг дуулдаг хүн байсан гинлээ. За. Тэр хүмүүсийн би Тоозерчийнхаа дуулахыг сонсч байсан, аавынхаа дуулахыг сонсч байсан. Маш их амьсгаатай. Тэр үе одоо хүүхэд байхад найранд очиж сонсдог байлаа. Тэгэл ерөөсөө ингээл богны дуу маш урд болно. Тэгээд намайг бавгахад. Одоо ер нь дандаа нийтдээ богны дуулцсан да. Баян цагаан нутгаал нэг найран дээр хаяа нэг дуулж явах шиг байна манай баядууд. Тэр үеийн тэр хүүхэд ах үеийн тэр үйл явдал чинь хүний тархинд зүрхэнд хамгийн их ойр үлддэг юм байна шүү дээ. Хизээч мартагдахгүй. Хизээч мартагддаг. Яг үнэ. Тэгээд тэр дуунууд бол тэр үеийн уртын дууч, тэр үеийн хөгшчүүл ирнэ. Үнэхээр тийм амьд архивууд байсан байгаа байхгүй. Тэгэхээр танахнаас аавын чинь тал одоо сайхан дуулдаг хүмүүс аавын тал дуулдаг хүмүүс. Тийм. Миний аав ч бас өөрөө сайхан дуулна. Аавын ах нь тэр Бордоо гэж сайхан дуулдаг. Би Тоозер ихчигээ мэдтiin тэр ихч болох. Цангансан тийм хаалгатай тийм хөгш байж байна. Тэгээд ботхолоор би аавын талаас л илүү их өгөлтөлтэй юм шиг байна. За илүү хөө хоолоо яг ингээд хоол идэвлэхгүй ингээд юм яриад идэх шүү. Хоолоо маань сайхан. Нэг шургачд ойлаа. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршаан. Тэгэхээр зэрэг Жанчивлан Аршааны маань түүх бол та бүхэндээ танилцуулахад 1926-аас 1957 оны хооронд зөвлөлт болон бүгд найрамдах Монгол ард улсын эрдэмтэд Монгол орныгоо тойроод одоо Монгол орны маань Аршаан усыг судалсан байдгаа. Тэгээд тэндээс бол Төв аймгийн Эрдэнэ сумаас энэхүү бид бүгдийн өнөөг хүртэл хэрэглэж бие ангааж байгаа энэхүү Жанчивлан Аршаан маань гарсан байдаг түүхтэй юм байлээ шүү. Тэгэхээр зэрэг халамцсан ярианы нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Жанчивлан Аршаан бол яг энэхүү хандаан зурагтай Жанчивлан Аршаан нэм шүү. Гайхалтай ашиг тустай Жанчивлан Аршаан ч бол хотоодны архаг өрөвсөл, элэг цөс, нойр булчирхайн өрөвслийг дэмжин за мөн одоо нөгөө уусны маргааш бол нөгөө нэг Аршаан уух шаардлагатай бол энэ Жанчивлан Аршаан бол бид бүхний шарыг бол гайхалтай тайлнаа. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент гэдэг хамтран ажиллагч Жанчивлан Аршаан. За хугацаа урдан байна. Нэг л мэдхэдтэй. Нэг л мэдхэдтэй. 96-оноос хойш гэж бодох юм бол би 30 жил болсон байна. Монголын дууны урлагт. Оюутан байхдаа дуулж лээ. Жохтон байсахтан ч оюутан байхдаа одоолоод тасрын явц олсууд шүү дээ. Бат Эрдэнэ ноёмаа. Бацаахан Эрдэнэ Монгол гээд. Яг үнэ. Оюутан цагаасаад энэ төршин дуудаа. Би ч оюутан цагаасаад Жанцсан оронгоо. Жанцсан доонууд их дуулдаг байсан. Сүндрия гээд. Тэгээд 2006 оноос Бандарчхан дуунуудыг манай суусан анги оюутнууд ч бас тэг босод дуу мэддэг босч гисэн наадхаа ер нь дуул гэж зөвлөд. Дэндүү хөрөвдөрч байгаа Монголын зохиолчдын хөвлийн дарга хийдэг байлаа шүү дээ. Аа. Тэнд орж Алтан шар замыг дуулыг, хөдөө нутгийг дуулыг хэл. За. Буулгүй яг миний өдөр чинь та нар дуулах ёстой дуу шүү дээ.
Чин дуулцааж л байдаг шүү дээ. Чи харин ороод ирж байгаа нэг сөрхий хөхтөн. Алтан шар зам ажил амьдрал нь өөдрөх юмртай бас явах хэрэгтэй хүн бүх бас аялж байгаас л гэж би боддгийг. Жолооч нарын дуу гэхээс илүү их тийм ажил амьдрал нь өөдрөх юмралыг бас хүн бүхний аялж явбал бас их тийм сайхан дуу шүү гэж. Тэгэхээр цаагаараа тийм өгөгдөлтөй тийм гоё тарин дуу шүү гэж яриад байна л да. Ер нь хуучны юунууд тийм шүү дээ. Дуунууд үгнүүдийн одоо ингэж бодоход миний ардын сэтгэл цагаан, амар төвшин, тэгээ алтан шар зам, тэгээ заллага энэ дуунуудыг нь яагаад өдгөө хүртэл ингэж дуулагдаад байна вэ гэхээр үгэнд нь би маш их үг аянд нь маш их хүчээр байна гэж боддог. Ялангуяа үг бол тарин шиг шүү дээ бас. Өөрийн цагаан туяа амар сайхан тал байна. Үерийн усны шаг бай, амууд арэны шаргаа байна. Сансан зарсан хэрэг бүтэх алтан шар зам тийшээ байна. Сайхан учрал зэрэг бүрдэх аяны жолоо тийшээ. Жирөсөл гайхалтай. Гайхалтай байна. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр чин одоо жишээ нь лам нарын уншиж байгаа уншлагыг гэрэл одоо Монгол руу ингээд орчуулад төвдөөс Монгол руу орчуулсан дандаа тийм ерөөл байдаг. Тийм ерөөл байд юм шүү дээ. Тэгэхээр алтан шар зам дууны үгийг төвд рүү ингээд орчуулангууд бас нэг тийм ерөөл гарч ирнэ да тийм ээ. Тэгэхээр чин амнаас ам дамж чихнээс чихэн тоногчдаг энэ дуунууд бол ерөөл учраас ингэж 50 60 70 80 жилийг туулаад ингээд дуулагдаад идэг байх л гэж би боддог шүү дээ. Ер нь бол тийм ах тий. Дуу сонсож байгаа хүн хизээч муу зүйлийг сонсож одоо сэтгэлдээ бодож дуу сонсдгоо. Тэр дуунаас гарч байгаа аялгау хүний чих рүү ороод чихэрээ хинэ тархиараа бясалгаад сэтгэл оюундаа баясал дээж зүрхэндээ баясал дээж ухаарл авч хайрыг авч ингэ сонсдог. Тэгэхээр чин дуу гэдэг бол их хүчтэй юм шүү. Маш их хүчтэй юм шүү. Уран бүтээлийнхээ гарааг эхэлчээ тэгээ мэдээж дуу яачаа тэгээд ард түмэнд одоо хамгийн анхны нөгөө хийтэйг хүргчихэд тэгээд хүмүүсийн амнаас тэр дууга аялж яахын сонсох бол гайхалтай мэдрэмж байх л да. Яг тэр үе гой дурсаж. Тэр чин тэгэл нэг хөөрхи нөгөө Демберлийн музейгүй юм болохоор гэдэг шиг. Юм музейгүй хинэл цаана шүү дээ. Тэр чин тэгэл одоо тэр чин баг л би байна гэж хэлчих гээл. Ингээд ингэчих гээл ерөөсөө. Тэр бол хамгийн тийм гоё тийм мэдрэмж шүү дээ. Хүмүүсээр хүрээлүүлэх тэр бол тэгээ дараа нэг хэсэг тэр чин бас бие таанаа тэр чин бас. Тэг. Нэг олны дунд гарахаар нэг жоохон тийм өөч юм шиг. Дэлгүүр мэдгүй манай эхнэр тэгдэг. 2008 онд анхны хүү маань төрөөд. Тэгээд хөө төрсэн байна. Нэ эхнэрт нөх хөхөл хөгтө гарч чадахгүй. Дэлгүүр ороод талхалгаа бадар ич гэсэн чи өөрөө гарч аваа. Би дэлгүүр орж талхаахгүй гэсэн. Од олчиж. Од олчиж. Хөнөгч. Тиймэрхүү байдлаар л тэгээд ерөнхийдөө бол олонт танигдж эхэлж явах үедээ эргээд бодоход бас хөгжилтэй юмнууд байна шүү дээ. Тэгээ эхнэр юу гэх вэ? Миний хань чи одоо өвчтэй юм байна. Миний хань ч нэг хэсэг бас тэнгэр дээр явсан шүү гэдэг. Манай хань тэгээд идэв. Тэгжил ярьж яасан юм шүү дээ эргээд. Хүний артал хань сайн байна гэдэг бол бас амьдралын сайн сайхан явах хамгийн гол төшөх долгуур бол хань шүү дээ. Яг байна. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд чинь гэртээ байхаасаа байхгүй нэг шүү дээ. Нэг яваад ирэхэд хөөмөлөгчл байдаг. Нэг яваад ирэхэд юм төшөд алхаж идэг. Дахиад нэг яваад ирэхэд төхөлд орцсон байдаг. Тий. Ерөөсөө ялангуяа тэр 2006-аас 10 хэдэн он хүртэл чинь миний амьдрал чинь зүгээр юм бөөхөө гар ингэж явж илээ шүү дээ. Ийш тийшээ тоглолт моголт гээл тэгэл нэг лизингийн байртаа тэрэндээ бас нэг хэдэн төгрөг цуглуулж өгчих гээл. Хаана ямар л ажил байна вэ тэгэл ерөөсөө хөтөөгээд хамаагүй явж идэг. Анхны хөө 8 онд анхны хөө төрөөд Хөвсгөлийн жаргал руу Хөвсгөл аймгийн сумдаар явъя гэж. Сэдванч гэдэг ах байсан юм аа. Одоо энэ говийн захирлаас ах намайг авч явсан байхгүй. Хэдэн сумаар явлаа. Цагаан сард өгчлөө тэр чинь цагаан сарын уртхан талд явж ирсэн.
Тэгээд эхнэр дөнгөж төрчихсөн. Тэгэл эхнэр би чинь тэг чинь нэгдүгээр оролт байр төрөсөлтөд өссөн маа битүү байр төрөсөлт тусдаа гарсан. Тэр байр хүүтэй амар хөтөн байр. Тэгээд эхнэрийг юунд тэр байранд нь үлдээчихэл. Тэгэл яваал битүүний онгоцоор шинэ нэгний өглөө онгоцоор бууж байгаа юм би. Буян тухайд буугаад хөрөөд такси бараг хөрөөд ирсэн чинь миний эхнэр хөөхтэй тэрвэрцсэн, өөлчихсэн. Жижиг тавг засчихжээ. Тэгээ сууж гисэн. Тэр зурсарг яста санаанаас гардаг. Тэр мэтчлэн бол одоо би эхнэр хөөхтийг өвчтөе зовлонтой хөөх чацагаалдаад орог шингэн залгуулад ингэж явах үед нь чирэгдэн байгаагүй. Эхнэрийн дүү нөгөө совлогч эмч хөөхт байдаг учраас тэрл ингээл аваачаал учрыг нь олол ингээл нэг тусал мусал залгаал яадаг. Тим он жилүүд бол их олон өнгөрчээ. Тэгээ тэр бүхнийг давж туулал үдий зэрэг төрнө гэдэг бол маш их төсвөр төвчээр ухаан хэмлээ байдаг байх гэж үү. Одоо бодод ч эргээд утгах тэр үед залууч байж байсан. Тоодгооч байж. Заримдаа тэгээ 5 гар тавлуу. Тэгээ бас алга болчихноо тэр чинь гэдэг найс нартай. Тэгэхний хань сайн байна гэдэг бол тий. Яалч. Амьдрал өнгөтэй явахын хамгийн гол утга учир шул гэж би боддог юм да. Үнэ шүү тий. Тэгээ хизээ ер нь тогтсон банзаа маань. Одоо тэгээ гэрээсээ гарахаа байсан шүү дээ. Ерөөсө гэр амтай болсон. Одоо ер нь гэр амтай л болсон. Тэгэл гэртлээ байж дээ. Би бол ястаа яг энэ ковидын дараа бол яг тэгсэн шүү дээ. Энэ ковид ер нь гэртээ байцсан шүү дээ. Ковид чи ер нь гэр амтай болголоо тий. Тэгсэн. Ер нь тэр үеэс л ер нь тэгээ гарахаа байж. Тэрнээс хойш ер нь гарахаа байж шүү. Гэрт нь нэг хорж өгвөл манусыг. Тэгээ гэр гэрээс гарах ер нь байж л. Тэгтээ бас эн чинь тэгэл гэртээ байгаал ямар сандаа нөгөө нэг шүн унтдаггүй байлаа шүү дээ. Ялангуяа нөгөө нэг чи мэдэн шүү дээ. Студийн шүн унтдаггүй байлаа шүү. Тийм шүү дээ. Та нар ч юм бол өсө жинхэнэ унтдаггүй төрөл болсон чинь. Ингээд шүн ингээд шүний шүнжэнгөө дэлгэж ширтэж тэр чи монтаж хийж бүх юм хар сууж байгаа болсон чинь. Тийм заримдаа бүр монтажгүйч мөртлөө ингээд элдв долоон юм ухаан суугаад шүнжэнгөө ингээд суучдаг гэсэн шүү дээ. Тэгээ та нарын тэр чи нөгөө нэг юу л байгаа даахгүй. Мэргэжлийн өвчин гэдэг юм уу тэр чинь. Ямар юмыг ямар юмтай харилцуулах уу? Эндээс ямар сэтэл идэ авах уу? Тэр чинь бүх юм чинь ингээл харж штэ тэгэхээр чинь. Ялангуяа найруулагч хүн жүжигчин хүний тарих бол дуучдынхаас бас нэлээд илүү ажилтдаг гэж би боддог шүү. Тэгээ ковид таслан зогсоолоо шүү. Тэгээ бүх юм тэгэл харьлаа штэ. Тэгээд гэрээс гарахаа байсан штэ. Тэгээ гэрээс гарахаа байсан. Тэгээд ч бас их юм ухаар болсон шүү бид нарт. Тэгсэн. Тэ? Дуугүй бол яаж амьдрах юм? Оо яг үнэ. За чи кино жүжиггүй бол яаж амьдрах юм? Гэдгийг мессежийг л тарихын амар гүн гүнзгий өглөө шүү дээ. Өөр амьдрах арга бод. Яг одоо ингээд хятадаас хил хаачлаа. Урд хойр төршөөсөө ингээд барааны эргэлтгүй болчлоо. Энэ тохиолдолд нөхөр анзрагч нөхөр галаа яаж амьдрах юм бэ? Тэр чинь тэр 2 жил хугацаанд чинь маш их нэг юм бясалгалаа маш их юм бодлоо шүү дээ. Чанга байсан шүү. Урмаа Мөнхбат та гурав чинь хизэнээс ер нь яг ингээд баг ингээд зарим ингээд харахад баг юм хамтрал шахуу дуулаад яваад. 2010 онд би энэ хоёр залууд би санал тавьж илаа. Хамтлаг дуучид бол ерөнхийдөө одоо яс нэг лээ ингээд гараад дэвшээд одоо болох нь болоод ингэчлээ. Гуруулаад дуулдаг дуучид ерөнхийдөө их байдаг юм аа. Эсвэл хамтлаг гэж явдаг юм. Ардын чиглэлийн гуруулаад дуулдаг дуучид ерөөсөө байдаг юм. Энийг ерөөсөө ажил болгоё гэд би бурматаа яриад. Тэгээ бурматаа яриад хэнийг авах уу гэж ярилцж байгаад тэгээ Монголда сонгодог аахгүй. Тэгээ бурмагийн гэрэн гадаа бурманыг дэвтэр авч гарч ирэл ингээл юм бичиж аваад тэр чигээс гэрэн гадаа машинтай очсон. Садагч бас ажил хэрэгчээ нэг дэвтэр аваагаад ирсэн гэ дэвтэр дээр ингээл ажлын төлөвлөгөө юмнуудаа бичээл дуулах дуу ингээл хайх маах хэл дүүн юм бичээл анх тэгэл ямар дуу дуулах вэ гээл ярилцж байгаа л зэхний хэлжинд нэг ардын дууны эвлүүлэг гаргая. Энийг одоо хэр зэрэг сонсох нэг ардын дууны эвлүүлэг гаргасан чинь хүмүүс амар сонсоо. За тэгвэл хамтарсан нэг дуу дуулах гэсэн юм байна. Ямар дуу дуулах вэ? Хоочны гоё хөлтэй дуунуудаас дуул. Тэгэл миний ардын сэтгэл цагаан гэдэг дуу би анх санал болгоол. Их сайхан дуу шүү дээ. Гоё дуу шүү. Янзтай дуу. Оо тэгээс өрнж байгаа энэ төрч их баяртай. Одоо онлын ногоо ном гэж бид нар суйст багт их уншдаг байваа. Онлын ногоо ном гэдэг Эрдэнэтийн ногоо ном гэдэг. Тэр Эрдэнэт гээд хүн зохиосон
доо л да. Тэгээ охин нь нэг Оёно гэдэг ихч байд юм аа. Нийслэлийн 3 тамиргийн сургуульд багшилдаг ихч. Тэгээд Оёногчтой холбоотой очиж Оёногчээсээ дуу бичин дуулсан болсон гэдэл Оёногч бас урмын үг аваад л. Бид нар чи ер нь дууныхаа авторуудтай их тийм харьцдаг болсууд л да. За нэг л хүнтэй харьцаж амжаагүй нэг урлагийн гай сэтгэлтэн Шараа гэдэг хүнтэй л доо. Тий. Амар төвшин дууг дуулсан. Шараа хотел ерөөсөө нэг яаж амжааг одоо нэвтрүүлгээ дамжуул. Шараагаас одоо бас нэг очног уулзнаа хата. Жис хэлмээр байна. Амар төвшин бид нар чинь Шараагаас асуух бүрд болцсон юм аа. Тэгээд дараа нь заллага бас их сайхан. Заллага бол үнэхээр бас хүмүүсийг зүрхэнд нь залгаж идэг дуу шүү. Яг үнэ. Чулуунхоо гочин хөө олон хит дуу хийсэн шүү дээ. Чулуунхоо. Тэр ээжийн бороо аяг байж. Яг үнэ. Гიშгэж яваа цэцэгт ногоон гэж байж гин. Соёлонгийн тоос байж гин. Тий. Тэгэл одоо халагдах зэргийн байс байж гин. Ямар олон хит дуутай гэж. Тэгээд энэ заллагыг Бямбах тэр хөрж ойл хамт дуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд би заллагыг дуулъя гэдгсэн чинь чи яах гэдэг юм залгич. Өөр дуу дуулчих гээд надад өгдөгөө. Зөө. Тэгээд бүхэн өргөн дээр нэг таарлаа. Жан халамцаа яж байна. За нөхөр минь сахилга харуулцлах чи. Бис нэг хийчих натгасаа гээл. Нөхөр гэнэ артал нэг. Нөгөө хорондоо чи. Сахилга харуулцлах нөхөр минь. Мөрцөх тохоо юу ч үлээ тэгж байгаа л. Над саварлж байгаа нэг татчлаа. За одоо тагш татахгүй. Тэр чинь амар журамтай шүү дээ. Тоглолт моголтын хүртэл нэг л татан тагш татахгүй. Тэгээ нөхөр минь чи яах гээд байна гэлдэг чинь. Заллага чинь л дуулчих юм байна. Над дээр хадагтай ирчээ. Хадагтай очиж штэ хаа гэлдэг. Энийг зальтай нөхөө шүү. Их зальтай нөхөр байгаа юм. Тэгээд инээж байгаа тэгэл гараад болчихоо. Дараа нь нэг ирсэн чинь анир студид нөхөр өдр гэлдэг. Тэгээд анир дээр хадгаа аваалж. Хадгаа аваал нэг хэдэн төгрөгтэй. Дуулъяхаа заллага гэж гэдэг. За нөхөр минь чи. Дуулах шүү чи. Сайн дуулах шүү нөхөр минь. Тэгээд заллагын гүжмэн хариулга хин дээр Алтан уяг дээр авчиж өгөл. Алтан уяг маань хийгээл. Тэгээд заллага гарсан да. Тэр чинь 10 оноос хойш чинь миний ардын сэтгэл цагаан 10 онд гараад заллага чинь 13 онд билүү? Миний ардын сэтгэл цагаан 16 дахь жилдээ заллага 13 дахь жилдээ болгочих юм. Сайх. Тэгээд тэр нь 3 өөр сэтгэл, 3 өөр хоолойны өнгө нийлээд ингээд эренгүүт чинь л хүмүүстийг сонь садан тасд юм байна л да. Мөнгөт бол одоо доод юм сойр өнгөтэй хүн. Бурмаа бол ардын чиглэлийн юм нарийн өнгө. Би болохоор ч ардын чиглэлийн 1-р янар гэдэг чинь бол бас нэрийн өнгө. Тэгээд ингээд сойрнасаа эхлээд ингээд эмгтэй орж ирээ тэгээд эрэхтэй ингээд нарийн хоолой ингээд орж ирээд ингээд явангууд хүмүүсийн чихэнд нийцэл нь ингээд өөр болчихж байгаа. Тийм яг үнэ. За одоо ингээд Хадар Сүрэнгуйтай нэг шиг нэг тийм бизнес манзаа санаж ийн юм. Хадар Сүрэнгуйтай нэг айгүй адилхан дуулдаг залуу гарч ирлээ хөөрхий болох болчлоо яалаа да. Тэгэл ингээд ер нь ингээд нэг юм доод өнгөөр дуулдаг тийм бас баритон ийм дуучид айгүй гарч ирсэн шүү дээ. Хадар Сүрэнгуй манертэй тийм. Тэгээ яг тэрнтэй адилхан ер нь ингээд банзаа ингээд яг чамтай адилхан яг тийм манертай одоо дээдлийн тэр агуу банзарагч гэдэг хүнтэй адилхан манертай тийм залуучуудаар таарч явж ээ. Таарлгүй яг зөндөл таарч. Зөндөл таарч ирсэн. Чиглэлээр дуулдаг залуучуудад зөндөл таарч ирсэн. Гэхдээ одоо яагаад хүмүүст миний дуулж байгааг таалагдсан юм саний. Тэр бол таашгүй. Би зөндөл тийм дуулдаг залуучуудад таарч лсэн. Одоо ардын жүжигчин ганцраггүй чинь бас л банзарчгийн дуунуудыг одоо битэр чинь төрүүлж эхэлж дуулж эхэлж явахдаа төрүүлж тоглолтын дээр очсон юунд сүүн цагаан сэтгэл алтан шар замыг госчдаг. Тэгээ хойноос нь өрдөө дуулдаг тийм л байлаа шүү дээ. Ганцраг хоёроо. Нэг төрүүлж очсон нь л алтан шар зам сүүн цагаан сэтгэлийг ганцраг ирсэн ганцраг дуулцсан. Тэгвэл би өөр юм дуулъя. Тэгээ нэрэ тиймтэй бас тийм. Өнөө шүү наа чи. За гой нөгөө столичныгоо заттаад. За би Ванзаагаас одоо манай халамцаарийн үзэгчид маань бол хэдийний
аяны дугаараа бол хүсчихсэн сууж байгаа байлгүйтэй бодвол столичны гэдэг одоо нөгөө алдарт бидний аав ээжийн мэдих тийм ээ Оросын энэ одоо дэлхий дээр Оросын нүрийг тархалдаг энэ гайхалтай сархтаа задлаад барья. За баярлаа. Тэгээ гал одоо танаа аав 1996 онд Усын театрт Жанчив дуржгаа дээр тоглолт төрж яхад найрал дуунаа ингэд би ахад бас дэлгүүрээс шилэм авчир задлж өгч ийсэн түүхтэй. Ангийн театрт би тэгт дуучин гэдэг байлаа. Тэгэд тэр хүмүүсийн тоглолтыг үзэж бас хамт үг сольж бас нэг архийг хондголж өгч нэг тийм хувь тавилан бас надад тохиосон байгаа юм. 30 жилийн дараа хүүтэн суучихсан. Тий 30 жилийн дараа тэгээд одоо хүүтэн суучихсан бас ингээд яриа хөөрэ болоод ингээд сууж. Хувь тавилан хүний амьдрал гэдэг сонин шүү. Сайхан тий. Аймгийн театрт ихтэй дагалдан дуучин хийдэг байлаа. Тэр агуу хүний чи үзээд л озор байна. Өстө бараг л барьж үсэх нь л холбол. Өстө нэр ярьсан яриа бүхнийг ингээл амаангааж чагнаад л зүгээр юм яриад инэхтэн хүртэл одоо дагаж инээгээд л. Тэгэл тэр чин хүмүүс зэрэгтэл орох хооронд чин тэр чин хувцас солиол ингээд нүүр мөрөө будж явах хооронд л тийм яриа болж байгаа шүү дээ. Тэгэл тэр хоёр хүний чинь тэгж л одоо би анх ойроос тэгж харж урлагийн маягаар тэгж байлаа. Тэгж л би нэг удаа тий Жанч ударж гавьт ташгүй гавьт гэж хоёр хүнтэй тэгж анх удаа уулзж байлаа. Тэгээд сайхан аавынхаа нэрийг өндөр төргөж буйныг өргөлжлүүлж үйлсийг өргөлжлүүлж яваа чи бол мундаг хөршөө. Баярлалаа. Их амжилт. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагчаар Японы номер 1 элэг хамгаалагч бүтээгдэхүүн Heparizi ажиллаж байна. Тэгэхээр зэрэг энэхүү Heparizi-ийн хамгийн гол онцлог нь бол нөгөө турмерик дотроо агуулсан ийм бүтээгдэхүүн. Манайхны нэг ойлголт байдаг шүү дээ. Ялангуяа ингээд нэг алкогол хэрэглэсэн үедээ л энэ элэг хамгаалагч бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн нэг тийм ташаа ойлголттой байгаад байдаг. Тэгвэл үгүй юм байна манайхаа. Элэг хамгаалагч бүтээгдэхүүнийг бол ер нь байнгын хэрэглэж явах хэрэгтэй юм байна. Ялангуяа манай монголчууд шиг ийм хурц тийм ээ хүнд хоол иддэг хүмүүс бол элгээ байнгын хамгаалж явах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр Heparizi бол нөгөө турмерик агуулсан учраас биеийг хоргожүүлэх ийм гайхалтай үр дүнтэй Япон чанар, Япон стандарт гэдэг бол яриад ах зүйл байхгүй шүү дээ. Тун удахгүй одоо нөгөө 100 цаг болох гэж байна үзэгчтэй. Тэгэхээр зэрэг нөгөө 100 цаг найр наадмын үеүд эхлэх гэж байна. Тэгэл бид нар ч нөгөө хорхог боодог гэж одоо хүнд хоолуудаа идэн шүү дээ. Тэгэхээр заавал алкогол уух үедээ биш хүнд хоол идсэн үедээ Heparizi-г уугаад та бүхэн маань элгээ хамгаалаарай. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Heparizi. За миний аав би нэг аавын дууд болох гэдэг. Тэгээ миний аав морь сайхан иддэг. Морины өвчнийг ангаадаг, хатгадаг тийм мундаг хүн байлаа. За. Лодо гэдэг хүн. Богуул их сайхан шидэн. Моринд одоо эртээ гэж ярьдаг да. Тийм их мундаг хүн байсан. Нас орохоос хэд хоногийн өмнө биеийн жоохон тааруу байсан. Тэгээд манай ах нар нэг соёолын өрөө ороо гэж жигтэйх ороо хөөгд барьж чадахгүйсэн. Буулдад. Ишийн залуучуудыг над нэг ойр гаргаад өгөөч гэдэг. Нүмгэн дээлтэй. Шонгийн дээрээ зогсож жагаад ойрхон гарсан ч Монголын үзэр нэг шидчихвүлээ. Тэгэнгүүт нь хажуудалд манай ах мах байсан. 50 байл гэж орлоод өгдөг. Тавихгүй ингээд дэгдэг нэ чирэгдээд тэгээ тэгэнгүүт нь манай ах нар очиж богоо дэснэ орж үжиж ирсэн. Хэд хоногийн өмнө тэгжсэн хүн дээ. Тийм байсан. Тэгээ би тийм байсан. Одоо тэгээд миний хувьд нэг зүйлийг би аавтайгаа 96 онд аймгийн театр дуучин болчоод байж ах үед аав маань өнгөрсөн аавтайгаа уулзч чадаагүй. Аавынхаа одоо сайн сайхан дуучин болсон үе аав ээж хоёртой хоёуланд нь харуулж чадаагүй. 2006 онд яг анхны тоглолтын эд ажилтаа ингэж явж байхад ээж манай хувьд бол. Тэгээд ийм цаг үеийг л одоо туулал явж энэ да хүний амьдралд бол мөнгө хүсээ ороод тоолох ёстой л үзэх ёстой л ийм л амьдрал ах.
Тэгээ би аавынхаа дурсгал зориулаад Монгол Улсын урлагийн гойцоотгөлтөн уян тэтгэврийн профессор найз минь аялгауг хэлсэн юм аа. Ганцхан уулзаад төвөгдсөн гэж. Хүн 90 автагаа эргээд дагч ганцхан удаа уулзах боломж байвал яах вэ гэж. Зүгээр л нэг ганц л тэвэр. Би өөр юу хүсэх юм юу? Нэг сайхан өсвөл бол ганцхан л тэвэр. Тийм л бодол байдаг болов уу гэж боддог. Тэгээд тэр ярьж хагаад дууны нэр ганцхан уулзаад тэвэрлэгсэн гэж өгсөн. Хүмүүс их дуртай энэ дуунд. Олон хүн үйлүүлсэн энэ дуу. Тэгээд тэрүүгээр би нэг одод ажиллаж идэх хөө. За тийм. Аав ярахаар ингээд жоохон сэтгэл юу боглогддог. Сайхан авига санадал асгартал уйлдагда сахалтын цаанаас хүлээж удаан зогсдогдоо эзэнгүй үлдсэн дэлийг нөмрөд суухаар тавшрах юм элэст манхны үзүүрээс аллахад ирдэгч боллоосой ауда зэмлүүлсэн дунаар сэтгэл уйсгаад болохгүй нэ ахад ганцхан уулзуу хүчин таныган тэрмэр бай ахад ганцхан уулзуу хүчин таныган тэрмэр бай. За гэлээ. Ер нь энэ дуу сонгоно гэдэг нь одоо нөгөө нэг бас их ухааны ажил баг шүү хаан тий дуучд юм. Дуу сонгохоос илүү дуу дуучин хоёр хувь тавилангаар нэг нь болдог баг гэж боддог. Энэ дууг өөр хүн дуулсан бол яах ч байсан юм лээ тийм ээ. Тий. Уужран бодороо хорвоогийн амгалан сайхныг умартаад имрээрээ хүмүүний сайхан хайрыг гэдэг дууг өөр хэн нэгэн хүн дуулсан бол бас яах ч байсан юм лээ. Тий. Тэгэхээр нөгөө хурдан мөр эзнээ хайж явдаг мөр болгоныг одоо ингээд очсон хүн бүхэн дээр давхиад идэг өгнэ. Мөр эзнээ онж ирэх. Тэрнтэй адилхан дуу бас эзнээ онж ирдэг байх гэж би боддیں۔ Олон сайхан дуучид байна Монголд. Тэгэл үү. Олон сайхан дуучид байна. Сайхан дуулдаг залуучууд их гарч ирж байна. Дууга онжилд болох хэрэгтэй юм шиг лээ. Маш их зөв дуу сонгох хэрэгтэй. Тэгээд тэрэн дундаас их олон жил дуулж иж хүн гэд өөрийгөө олд юм байна л да. Би одоо л тэгээд нэг ингээд өөрийгөө олох гээл. За ийм дуу дуулвал энэ дууг энэ дээр нь ийм нуглаа хийвэл энэ өнгийн ингэж хагасаар ч юм уу эсвэл бүтнээр ч юм уу чанга юм уу дунд одоо темпер ч юм уу арай жоохон сулхан ч юм уу ингэж авбал хүмүүст илүү нийцэх юм байна гэдгийг энэ их олон жил дуулж тунгааж бодсны эцэст нэг тийм дуулах дөртэй болж шít. Шууд ингээд дуу таарангууд дуулцдаг юм бас биш юм билээ. Маш их цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулж олон дуунуудыг дуулж тэр дундаас за энэ дууг би ингэж дуулсан юм байна. За энэ дууг ингэж дуулсан учраас хүмүүс дуртай байгаа юм байна. Би энэ өнгөн дээр нь яаж авсан бэ? Энэ одоо авиаг би яаж авсан бэ? Яаж дуурсан бэ? Энийг бүгдийг дуулсан дуудаагаар харьцуулж ингэж бодоод би ингэж дуулвал хүмүүсийн чихэнд илүү нийцтэй сонсогддог юм байна гэдгийг тэр дундаас би олдог болов гэж боддог. Маш их харьцуулт хэрэгтэй. Дуулсан дундаас тий. Тэгэхээр чин аливаа юм бүх юм давтагдчихгүй шүү дээ. Мэдээж давтагдахгүй. Гэхдээ өөрийнхөө л олох хэрэгтэй. Яг миний ийм танал өстөнтэй болоход ийм өнгө хүмүүст илүү чихэнд нийцтэй сонсогддог юм байна гэдгийг
болох хэрэгтэй болов гэж боддог шүү дээ. Яг үнэ тий. Гэхдээ ингээд өмнө нь ингээд хоолойд ороод бичлэгэнд ороод нэгэнд гарчихсан одоо ингээд жишээ нь сэдийн дээр ч юм ингээд цамганд ороод ингээд нэгэнд гарчихсан дуу байж шүү дээ. Тэгэхэд одоо ингээд харж байгаад үгүй энийг нэг юм дахиад нэг сайжруулад ингээд дахиад шинээр хийчих гэсэн олон чамлалтай зөндөө байгаа. Тийм шүү дээ. Чи дөрүүдээ эргээд ингээд яхад би энэ дэр дээр би нэг ингэчгний авлаа гэдэг. Тий. Би энэ дэр дээр нэг ингэчгний аваад энийг нэг жоохон яг тэгцэн бол бас болчих байж дээ гэж бодогддог шиг. Дуу одоо ингээд гаргасан дуунуудаа ингээд 2006 онд 4 онд дуусан дуунууд болчихд ишиг хөрхидөө гэж бодогддог шүү дээ. Ингээд нэг дулцсан бол бас арай дээрээс юм. Одоо тэгээд бас нэг жоох дөртөө болчихлоо юм л да. Жишээ нь одоо ингээд за тэ заллагч байна уу одоо тэгэл одоо олон сайхан гоё хит дуунууд ард түмэнд нэгэд хурцгсан гоё дуунууд байждаг. Тэгтэл ингээд дуучдын тэгдэг болоо гэж би бодоод байгаа байхгүй. Одоо яг жүжигчин хүн бол ингээд нэг кино болгоноос кино болгонд ингээд шинэ дүр бүтээгээд яваад байдаг шүү дээ. Тэг чинь ингээд сонирхолтой шүү дээ. Нэг ёсондоо нөгөө нэг дүр хийгээл дараа нь өөр дүр хийгээл ингээд тэгээ дандаа шинэ нээлт хийгээл тий. Тэгтэл дуучтаас бол нөгөө л дуугийн хүсээд идэг нөгөө хитийн хүсээд идэг. Тэгтэл тэрийг хэдэн мянга дуулсан байдаг. Дуулсан байж идэг. Яаж энийг шинэ байлгадаг вэ гэж аахгүй юу? Ер нь одоо дуу шинэ байлгана гэдэг бол одоо орчин үед бол сошиал сайхан болчих штэ тийм ээ. Өөрөө л харагдчих хэвчтэй юм шиг байна. Өөрөө л харагдчих хэвчтэй юм шиг байна. За хэд нэгэнт хүрцэн хэд ингээд болцсон дуу. Тэгэхээр өөрөө харагдаж л амьд байгаагаа мэдрүүлж л байвал эн чин нөгөө дууг дуулдаг нөхөр чинь энэ штэ гэж хүмүүс мэдчихэж штэ. Өөрөө харагдахгүй бол дуунч мартагдана. Хүнж мартагдана штэ. Тэгэхээр одоо ямар нэг байдлаар л өөрөө л харагдчих хэвчтэй. Ямар нэг байдлаар том баг гэлтгүү хөдөлмөрлж явах хэвчтэй. Ерөөсөө л хөдөлмөр. Дуугаа амьд байлгая гэвэл өөрөө амьтай бай гэвэл яг нь миний асуугаад байгаа нь болохоор шинэ одоо тайзан дээр гараад дуулах болгонтэй өнөө хэрэг хэдэн мянга дуулсан байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ энийг яаж одоо өнөөдөр ингээд тайзан дээр байгаа үзэгчдэд тийм ээ худалдах вэ гэж. Яаж цоо шинээр хүргэж чадах вэ гэж. Тэгээ хэдэн мянга дуулсан мөртлөө өнөөдөр анхудаа дуулж байгаа юм шиг дахин шинээр сэтгэл зүгээр хүрэх вэ гэдэг. Нөгөө жүжигчин болохоор одоо олон дахин ингээд тоглох тусмаа чи дүрдээ орж тэр дүрийг бүр гаргаахаа байна үсттэй. Тий. Тэрэн шиг ч яг адилхан байхгүй да. Нэг дуулаад одоо орхичих өөр. Одоо бол бид нарт ам барина гэсэн асуудал бол байхгүй болсон. Бүр огт байхгүй. Би одоо энэ асуудлаас холдоод их олон жил болж байна да. Одоо тэгэхээр зарим хүмүүс дуучдаг ам барьдаг харддаг байхгүй. Одоо ялангуяа Мөнхбат Урмаа бид гурвын хувьд бол тэр асуудал бол огт байхгүй. Тэгэхээр амьд дуулахын өөрийнхөөрөө дуулахын бас нэг сайхан давуу тал нь бол дуунаас дуулахын хэрээр л улам тэр дууга мэдэрч яадаг, ойлгож байдаг хүмүүст хүргэх тал дээр бэр илүү болж идэг тийм л юм бэл. Тэгэхээр заллага яагаад өдгөө хүртэл ингээд амьтаа байгаад байна вэ гэвэл бид нар жил ирэх тусам дуулах тусмаа л энэ дундаа илүү орж амаараа дамжиж байгаа авиагаа чихээрээ сонсож сэтгэлээрээ хянж ингэж гаргаж байгаа энэ хяналт маань хүмүүст очиж байгаа. Тэр авиа бол бүр илүү гоё үнэмшилтэй, бүр илүү гоё дотортой, бүр илүү гоё юм сэтгэлээсээ ийм л байж чадчих гэж би ингэж боддог. Тийм учраас энэ дуу ингэж илүү удаан урт амьдраад байна гэж. За илүү хөө. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Black Ram гэдэг энэхүү Бурман вискиг та бүхэндээ танилцуулж байна. Black Ram нь бол одоо органик беврижийн албан ёсны импортоор оруулж ирдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Шотландын соёолжийн нэрмэл спиртийг Болгарын онцгой уур амьсгалд царс модон торхонд одоо удаан боловсруулж хийдэг ийм хүчтэй тансаг өвөрмөц амтыг бүтээсэн ийм премиум зэрэглэлийн Бурман виски байгаа шүү. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Black Ram-ыг та бүхэнд танилцуулж байна. Сүүлийн үед хөгжмийн зохиолчдоос бол
Пүүжэтэй илүү их ажиллаж байна. Тийм, пүүжэ битэр бас илүү их ажиллаж байна. Тэгж яах юм уу тийм. Тэгээ сайн төмөр гэдэг залуу байд юм аа. Тэр маань бас одоо бас сайхан дуунуудыг бас гаргаж байна. Сайн төмөртэйг би Айргийн дугаараа гэдэг ковид үед болсон юм а. Тэгээд Морин Хорнаадмын Гран При нийтийн дуунаа төрөлд авсан. Айргийн дугаараа гэдэг дуу байгаа. Тэр дундгойн хөвгөлтэй. Тэгээд тийм учраас тэр Айргийн тухай дуунуудыг илүү мэдэрдэг юм шиг байна. Үгийг нь манай тал үчирч жаргал сайхан гэдэг юм бичсэн. Жагаах. Жагаах бичсэн. Жагаах ч одоо Айргүй нутгийн хүн шүү дээ. Тэгээд хэдүүлээ ярьж жагаад. Бас Айргтай нутгаар их тэнсэн хүн. Та нэг адах дээр зарим үгийн зас гээд студ дээр сууж байгаад хэд гурвуулаа сууж засгаа тэгээд. Одоо наадмын өглөө гэдэг нэг дуу гарах гэж байна. Ямар гоё юм. Тэр дуу утгагүй гарна. Эсвэл анир дээр хөгжмийн хариуцлага нь хийж байгаа. 5 сарын 15-16-нд манай найруулагч Жирэм гэдэг үү дээ. Тэгээд тэр дуу маань Мөнхбат урмаа Дашним Улаанбаатар чуулгын анх чимэг гэдэг дуучин байт юм аа. Нэг ийм 5 дуучин санал тавьжээ. За. Ардын аялгау гэдэг тоглолт хийя. Ямар гоё. Тэгээ Мөнхбат урмаа бид 15-16-нд үйлчлэгчний соёлын ордонд тэр саналыг хүлээж аваад. Тэгээ одоо тайзны хувьд, дэлгэцийн хувьд тэгээ Жона хамтлагтай ингээд тэр одоо дуунуудыг Жона хамтлагийн ардын хөгжимд хөрвүүлж болох нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр их сонирм болох юм. Их сонирм тоглох нь тий? Тэр их сонирм тоглолт болно гэд би тэр саналын дээр хүлээж аваад тэгээ одоо ингээд тэр тоглолтын маань ажлууд эхэлчихсэн ингээд явж байна. 5 сарын 15-16-нд үйлдвэрчлийн соёлын ордонд. Ийм л тоглолтын ажилтаа тэгээд одоо наадмын өглөөгөөд бас нэг шинэ дуу гаргах ажилтаа. Пүүжэгийн маань Монгол найрын хурай гэж бас нэг шинэ дуу бид 3 дуулах. Оо за. Ийм шинэ дууны ажилтаа ингээд явж байна да. Оо сайхан. Ер нь Монгол орны ер нь хичнээн удаа тойрсон бай. 5 тойржээ. Хөөх. Би нэг 310 гаруй сумд очсон юм болов. Баялагын хэдэн сумд очиагүй. Ирнэд боссон сумуудаараа бүгдээр нь явсан. Ваа. За, нөө Black Ram гээд. За. Энэ бурбон вискигээ. За, хэдэж ирнэ амтлага хийсээр байгаа дэр. Амтлага. Тий сайхан. Вискигээ задлаа одоо юу вэ түүгээрээ тайл. Энд чинь нэг ер нь энэ алкогол сархатны чинь хамгийн гол юм нь ус байдаг юм байна шүү дээ. Тэгээд одоо энэ Болгар бурбон виски. За. Тэр Болгар царс модонд дарж ингэж хийдэг юм. Халамцаар нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент итгэгч Столичный, Зубровка, Black Ram, Арван үндэс Хамбер гээл одоо ингэж. За л өөх. За л өөх. Алла сайхан. Үдээсэн. Виски, коньяк энтрийн үнэр надад их тийм гоё содон байдیں۔ Тий. Яг юм царс мод үнэртдэг шүү дээ. Тэндээс банза тэр юуг аваад өгөөч? Жанчивлын аршааныг аваад өгөөч. За өөртөө нэг задлаа тавьчих нэ. Жанчивлын аршаан гэдэг чи одоо бас алдартай аршаан шүү дээ. Энэ ч одоо хуучны амралт байдаг үстэй. Жанчивлын гэж жанчивлынгийн амралт гэдэг сайхан амралтын газар. Амралт байсан амралт. Тий, улсын амралт. Очижээсаа сайхан шүү дээ. Энд чи тэгээд юу юм бэлээ шүү дээ. Нөгөө 29-с 57 оны хооронд Монгол экспедиц, Оросын экспедиц хоёр хамтарсан судалгаа хийгээд Монгол орноор 232 аршаан ус илүү гаргаж ирсэн юм байна. Тэрний одоо нэг юм байна. Яалтчих байхгүй жанчивлын аршаан. Гоё аршаан шүү. Сайхан аршаан. Маш их олон улсууд очиж өвчин эмгэгээс салж ирүүлэх болсон. Их буянтай. Тий, яг үнэ. Тийм газар шүү дээ. Атомалн тэрэв ер нь банзаа маань. Одоогоороо мөр үйж л байна. Одоогоороо юу? Одоогоороо. Ямар сайхан юм. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Eco Meat брэнд 2011 оноос хойш үүсгэн байгуулагдсан Eco Meat брэнд бол Монголд анх удаа солонгос үндэсний хоол болох одоо энэхүү тактуритан, жиюг, Булгоги гээд бид бүгдийн амтархан гэдэг хоолуудыг гэрийн нөхцөлд амт чанартай түргэн хийж идэхээр одоо ингээд
бараа бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж гаргаснараа Монголд анхдагч ийм брэнд Солонгос амтыг танаа гэрт Eco Meat. За одоо жишээ нь Тактурейтан бол мэдээж нөгөө уусны маргааш бол шар тайлхад бол гайхалтай гоё зөгцдөг. За живийг бол та бүхэн мэдж байгаа. Живийг бол одоо гоё амталсан гахаа мах байдаг. Тэгээд одоо дорн болгоод гоё бодоотой идэхэд бол гайхалтай байдаг. Бүлгөөгийн бол одоо гарал үүслийнх нь баталгаатай яг Монгол бэлчээрийн үхрийн махаар хийдгээ. Та бүхэндээ одоо завгүй яаралтай үед гяс хамгийн түрүүнд ам чанартай хоол идэх гэх юм бол Eco Meat-ийг сонгоорой. Зормтын өөрөө уйдгуу тэгээд хүн уйлж чаддаг юм шүү. Бага одоо туслуулдаг байх тэр чинь. Тэгэхгүй бол би одоо энд ингээд сууж явах чинь арталд бол морины ажил бол хийж хичээд байгаа шүү. Хичээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо яалтчгүй тийм уяач хэрэгтэй. Би одоо уйна гэж ямар юм байх вэ? Тэгээд очиод ингээд бас нэг зааж зөвлөөд л заримдаа нэг сонгоо өсрэг тар юм дээр нь байгаа л үс тэжээл хөвг уяасаар нь тасалчихгүй. Тий. Ингээд явдаг. Тэгээ Монголын уламжлалт нүүдэлчин ахуй соёлын сашгүй нэг хэсэг нь бол морь уях эрдэм соёл байхгүй. Хөдөөгийн залуучуудыг хөдөөд нь байлгаж сонирхолтой юмар нь байлгаж байгаа юм бол морь байт юм. Морьгоо бол залуучууд хөдөө тогтохгүй. Хизээч хонь хариулахгүй. Хизээч адуу хариулаад ингээд адуу торлоод ямар ч тийм сонирхолтой юм байхгүй. Тэгээ тэнд амьдрах гэж байхгүй. Тэр залуучуудыг ямар нэг юмар хөдөө торгоож явах хэрэгтэй юм. Тэр нь бол одоо энэ адуучин тэмцээн гэдэг байж байгаа. Тэр байдаг. Тэгээд энэ морины уралдаан байдаг байхгүй. Хоёрхан л юм байна. Энийгээрээ дамжаад соёл тэгээд давхар бас бизнес нь явж байдаг. Сайн давхсан гайгүй мордын бас нэг боломжтой мөнгөтэй хүн бас нэг хэдэн төгрөг өгөөд малчин залуугаас судалдаад авах чинь андал авахд нь хэрэгтэй шүү дээ. Хэрэглэв яах тийм. Тэгэхээр энийгээрээ дамжаад энэ морин дээр чинь юу хэрэгж бас нэг амжиргааны залгуулах хэдэн төгрөг хэрэгж чинь. Тэгээ залуучууд нь тэнд цалинтай тэр нэг уяачиг дагаад морь үйдэг хүүхэд цалин аав. Тэр хүүхдийн чинь тааталд аав ээж нь яаж байгаа. Туслах уяач байж тэр чинь цалин аав. Одоо сайн адуутай айлаас бол тэр чинь адууныхаа ингээд үржил сэлгэгчийг сайжруулж байна. Тэр нь одоо туслах уяачийнх нэг бэлгэнд өгсөн ч юм уу, салинда авсан ч юм уу нэг адуу гайгүй давхчих. Тэрүүгээ бас нэг зараад нэг хэдэн төгрөг байгаа тэр залууч бас амьдрал ахуйд нэмэрлээ шүү дээ. Гэх мэтчлэн ингээд морийг дагсан маш их одоо амжиргаанууд явагдаж шүү дээ. Адууны тэр чи одоо тэр витамин уурга гэдэг юмнууд одоо яг тамирчинтай адилхан болцсон. Тэрийг оруулж ир зардаг эмийн сангууд байж гин. Тэгэл нэмнэ байж гин, хазаар байж гин, ташуур, тогш энийг чинь хийж зардаг улсууд байна. Энд чинь ингээл эн чинь маш том зах зээл хэрэгж байгаа байхгүй юу? Тий. Яг үнэ. Тэгэхээр энийг хүмүүс бас нэг жоохон зөвтлаас нь л ойлгох хэрэгтэй байна. Мэдээж хүүхдийн аюулгүй байдал эрүүл ах уу нэгдүгürt байлгүй байх уу тэр чинь. Тэгээд тэрүүгээ чинь тэр даатгалд нь хамруулад аав ээжтэй нь гэрээ хийгээд тэгээд одоо дуулга өвдгөвч юу байдیں۔ Тэр бүр хамгаалтын хэрэгслээр нь хангаад тэгэл уралддаг тийм болцсон шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо маш их зөвтлаас нь ойлгож энэ Монгол ах уу соёл энэ юмнууд дээр монголчууд маань бас нэг жоохон наадаа цамтаа хандаж байгаасаа гэж боддгийг. Хэд их бас туйш шиг туйшчирч ерөөсөө болохгүй байхгүй. Тэгэхээр чинь ямар ч морь мэдхгүй улсууд чинь хүүхдээ ирэх морь мал таналлаа гэж ойрлол хашгирал тэр хэдэн зуунаараа л бид нар морь унжитлэл бэлхийн талыг эзэлж явлаа шүү дээ. Тэр их элсэн цөлийг яаж давсан байх вэ? Тэр цаст улсыг тэр Монгол морьоор яаж давсан байх вэ? Маш их төсвөр хатуужил гаргаж бүр хэдэн зуунаасаа наашаа шалгараад ирсэн энэ морьд чинь үнэлгээ эдлэгээ хурдны чиглэлээр ингээл өсгөж өржүүлэл монголчууд ингээл явж штт. Уламжлал байхгүй дээ чинь. Тэгэхээр уламжлалт юмнаас нь хүмүүс салгахад бол дургүй штт. Яаж дуртай байх юм? Над мэтээс эхлүүлэл ёо чи морь өрхөө бол чиний тэр морь чи хэн тамаатай юм. Натха бол одоо ер нь монголчууд наадамч хийхээ бол юм балаа юм хийцгээгээл та нар гээл ингээд нэг мэдрэмж хэрэгшин гарч ирээд ингээд солиороод байвал чи хинт. Тий. Дуртай байх. Яг үнэ. Тэгэхээр чинь бас бид нарт бусад улсын дэснээс ондооших нэг юм байна шүү дээ. Хүүхэд байхдаа бол юу байдаг юм шүү дээ. 7 наснаас 7 дугаар анги хүртэл. Оо за. Яаж байгаа жижигхэн бит. Жижигхэн бит. Тас.
Ядчих жижиг юм тий. Хөөс олон жил унсаа би. Хурд нэмэр. Тэгэл өөрөө дуртай хоол ордог шүү дээ. Наад юм өгөл. Хоол юм мэдэрч их гоё хаа. Яста хоол ордог шүү дээ. Тэгэл догтлол. Ойр ойрхон шээсгэрэл шээч. Тийм амар сэтгэлийн дотоод догтлол. Тэгэл морь явсараа тэгэл морь бүртгэл гаргана. Морь эргээл. Тэгэл нэг юм сэтгэл уучирч байгаа юм даа. Тэр морины эргэлтэн дээр л гараатаа мордноос дэлнээс нь зурцээж л тогтохгүй болвол хисч гэдэг хөөх. Тэр чинь хөнгөн жинтэй хөөхт чинь дэлнээс нь ингээл би чинь жолоогоо ороогоод тэг манай тэсэ морд чинь дандаа дэлтэй голдол уралдана л да. Тэгээд дэлнээс нь гэж гараа ороож барьж тэгжээч гараан дээр тогтно шүү дээ. Суурчих гээд байгаа юм чинь өндөр гараатай мордноос. Амар сугараа оторч суурчих гээд байгаа юм чинь. Тэгэл тэр илс мэс чинь тэгэл нөөрлөө шуурна шүү дээ. Тэгэл тэнд тузан засал нэг цээж нь тэгэл гарч ирэхтэл тэгэл нэг урд замаа харах сөхөтэй болж байгаа чинь. Манай өөрийн хонгор морь байсан бас айхтар өндөр гараатай. Тэрнээс миний сугарчин гаалдаж ивэл манай нутгийн гүржөө гэдэг үгний халтраа заргаж билээ. Тэр бас айхтар өндөр гараатай. Би тийм нэг амьдрал дээр 2 удаа л морин сугарчин галж ирсэн. Өөрийнхөө хонгор мориноос тэгээд тэр гүржөө гэж тэр хөгшний халтраа зар 2 бас л би нэг 2 удаа сугарчин галж билээ тэгж. Тийм өндөр гараатай морьдыг одоо 2 удаа л харж ичвэлээ. Айхтар шиг өндөр гараатай морьд. Найз нь бол одоо энэ хотод өссөн хүүхэд яг сайн мэдэхгүй шүү дээ. Одоо яг ахуу сайн мэдэхгүй. Тэгтээ би ингээд явжгаад Баянгар аймагт очиод энэ хүлэг ахын тэгээ Баянгар аймгийн нааданд оролдоход би нэг камераар бичдэг байхгүй. Тэгээ тэр үед чинь нэг юм GVC гэдэг камер, ийм том камер үү. Тэгэл яг нөгөө нэг машиныхны ард суугаал. Тэгэл яг нэг хажууднаас нэг камер дагаад бичдэг шүү дээ. Тэгэл хусч байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээл нөгөө хүлэг ахын морчин ингээл явсаргаал баг нэлийн хожуу гарсан шүү дээ. Тэгсэн мөртлөө ясаргаал яг тэр амуу үзүүн наан очоод хөрхийн хаслагдаал арай харагдаж чадаагүй баг. Яа. Тэгтэл тэр чинь ингээд баг ингээл хойноос туулж байгаа юм. Идэл хойноос туулсан мөртлөө идсээр байгаа л тэр ихний 10 руу ороод ирэх чинь. Үнэхээр ингээд камераар бичиж байгаа мөртлөө бүр ингээд цаанаас ингээд огшоод ирдэг юм. Монгол хүний чинь одоо өөрсдийнх нь генд байд юм лээ. Ямар ч морь мэдэхгүй монгол хүн ингээл морь дагаал ингээл явж. Манай эхнэр бол бас морь малнаас олгосон хүн шүү дээ. Тэгээд би нэг сумын наадамд хөрмөр уйжсэн тэрийг уйж аваачингаа эхнэрийг дагуулаа суулгаж дагуулсан баг. Тэгсэн чинь зүгээр ингээл огшоол ингээд орилоод идэм байлаа. Тэгдэг юм билээ. Тэгээ би чинь нөгөө камера бууж ирчээд нөгөө чинь дагчихсан камера байчихсан. Онгорчихсан гүйж. Тэгэл чинь шал өөр юм билээ. Саяхан нэг хэдэн сарын өмнө бид нэг ээжсэн чинь энэ жавхлангийн ах хунчин гэдэг штэ. Тий. Хунчин ах нэг гоё юм биднээс асуудаг байхгүй. За нэг ярьдаг байхгүй. Ярьжсэн нөхөр ярианыхаа завсар та нар хаавтайгаа адуу манж үзсэн юм уу гэж асуудаг. Тэгээ тэр надад яг би тэгж үзег учраас надад ерөөсөө ирэхгүй байгаа шүү дээ. Тэгвэл би дараа нь тэр үгийг боддог байхгүй. Нэр ямар байдаг вэ? Их сайхан байдаг баг та. Автагаа одоо манах автагаа хадланд гарах уу ямар гоё гэж. Гоё шүү дээ. Тэгэл хадлан хатчихал үдэш морьдоо бүгдийн чөдөрлж тавиад хэрнэ гэдэм аа чөдөрлж жагаад аргамжаар ингээд 3 4-өөр нь хооронд ингээд хэрэг тавьчихдаг байхгүй. Тэгж тавьчихал нэг ил задгаа гал дээр орой хоол хийж идэл юм яриа сууцгааж ямар гоё гэж. Аав ингээд нэлээ ингээд нөмгөн нөмөрцсөн завлаа суучихсан ингээд өөрийнхөө модаагийнханд ингээд нэг борцоо хийгээд ингээд тэр зураг болоод байна гоё шүү дээ. Юугаар ч тэгсэн. Жаргал. Оо тэгэл. Мань ингээл харахад чинь асж байгаа задгааг галын гэрэл цааталт ингээл морд идэвшлээл. Бухалтаа хийцсэн өвснөө цаахан талд нь ингээл гэрэлтээл. Аав ах мах ингээд сууцгаадсан. Аав ингээд нөмгөн дээлээ нөмгөн суудсан ингээд тагшинд ингээд цай хийцэн модон тагшинд ингээд цай уугаал. Тэгэл борцтаавал ингээд бас гоё мэдрэмж штэ тэр. Монгол ах. Монголын их амар амгалан юм да тий. Оо тэ манай нутаг чинь тэгээд
зэгс юу ихтэй өвс зэгс ихтэй манай тэр Тэсийн голын хүү жирээг гэж ярьдیں۔ Да тэр жирээгийн нааталаар зарим жил одоо сайхан оргонаа янз сайхан. Тэгээ термэрээс лад авдаг байсан. Термэр мэдрэмж бол би тэр нэг 2-7 мэдэрсэн хүндээ автаа зөөх хадланд гарсан. Тэгээ би чинь харуугаасаа 18 настай аймгийн театрт дуучин болоод ирсэн байхгүй. Тэгээд бусд үед нь бол намар сургууль соёлгээл яваад өгнө. Тэгээд автаа хадланд гарах чинь 2 удаа л байсан. Тэгээд голоор Тэсийн гол гэж нэг алдартай голоор чинь тэмээн дээр ингээд юмнуудаа ачаад мордо бүгдийг ингээд холбохын холбоод ингээд бөөнд нь гаргачаад. Тэгээ зарим нь ингээд дугууны дотор олгоо хаймар ингээд шийлж байгаа тэрэн дээрээс ингээд юунасаа морноосоо уушчаад зөөгдөд ингээд гарна. Зарим нь морин дээрээс зөөгдөж гарна. Морныхоо сүүл мүлнэс. Тэсэг болоор тэгж гарна шүү дээ. За зүг тэмээ чинь зүгээр ингээд тэмээ ингээд хөл алдаад ингээд ирэнгүүт ингээд бөөр нь ингээд цүндийгээл хажуу талаар ингээд сэлдэг. За. Тэмээ өстэй санаас хэлнэ шүү дээ. Тэгжил Тэсийн голоор гарч ил намрын тэр хадланчид гарч байгаа тэр үеийн төр зураг бол өстой кино. Үнэн гош. Тэмээн дээр ингээд суугаалгах. Тэмээний гануу сэтэрнэ гэж ярьдیں۔ Да гануун дээгүүр нь ингээд ус даваал ингээд бүхнийхэн доотлоор ингээд ус ингээд ирэнгүүтэл тэмээ ингээд дэнтгнээл ингээд ирдэг. Ингээд дэнтгнээл. Хөөе тэр чинь усчих гээд байхгүй хөл алдаад. Тэгээд өндөр тэмээнүүдийг ерөнхийдөө унж гол гаталнаа. Манай нэг өндөр хөх хат байсан. Тэрэн дээр л тэр бол хэрийн усанд бол гануу сэтрэл ингээд ирэхэд бол хэрийн усанд хэл алдахгүй тэгэл гарна. Урлагийн зам сонгох гэж байгаа тиймэрхүү хүүхдүүд байна уу? Одоо танаа хүүхдүүдээс миний хүүч одоо 18-тэй. Гүү юм шиг байна. Тэгээ хүүхдүүдээ сонирхол өөр болцсон юм байна. Тэгээ шал өөр чиглэлийн мэрэгчл сонгож байна. Гадагшаа сургууль соёлтой хөндлөж байна. Манай охин бол их дуулах сонирхолтой. Их зүй хоолойтой. Охин бас дуулах болов гээл бас дотроо битүүхэндээ ингээ гордох маягтай. Гэхдээ би хийзэж хүчлэхгүй л дээ дуучны зам нь бол тийм бас их дардан шууд ингээ дуучин болчдөг ч юм биш. Тэр чин замдаа маш их сурч хөдөлмөрийн шантрах үе байна. Тэгэл зөндөл юм байгаа шүү дээ. Тэгээ тэр бүгдийгээ давж би охиныгоо дуучин болоосоо гэж бас бодож байгаа юм. Тэгвэл тэгээд өөрөө хөрхий ямар хөвтөвлэн тийм хэмэт хөвтөвлэн шүү дээ. Бас битүүхэндээ дэмжээл сургуулийн урлагийн үзлэгт нь оруулаад өөрөө бас хөгжмөнд авцсан сууж байгаа шүү дээ. Микрофоны тааруулга маягтай бас. Тэгээд явж байгаа тэгээд яах юм бөөмэд. Одоо жишээ нь тайдын үед ч юм бол өөрөө продюсер хийн. Өөрөө менежер хийн. Тэ? Өөрөө голдорн, дуучна. Тэгэл одоо ерөөсөө ингээд нэг бүтэн ингээд нэг юм продакшн компани ганцаараа явж идэг шүү дээ. Ганцаараа явж шүү дээ. Тэ бүх юма зохицуулна. Тэгээд энэ үеийг л одоо бол залуучууд бол менежертэй байдаг болчооч одоо бараг л өмнөөсөө агент ажиллуулах гэж байна тийм ээ. Өөр болчих. Та хэд бол ялч яахгүй тэр үеийг туулсан. Тэгэл юу яах вэ? Би бас их юутай адал явдалтай биний дуучин болох юм. Соёл урлагийн их сургууль төгсвөө. 2004 онд төгсвөө. 8 хийдэг гар болов гэж ирсэн. За 8 хийгээ мөнгөтэй болж байгаа дуучин бол гэдэг. Тийм адын бодлоор ч ирэхгүй юу. Тэгээд нэг ахынхаа 3 өрөө байрыг тухайн үед чинь Монгол шуудан гэ банк байсан юм аа. Монгол шуудан гэж санагдаад байгаа юм. Тэрэнд 3 хэмжүүлүү 4 хэмжүүлүү хүүтэй 18 сая төгрөг зээлээд. За. Ошо Орос руу гарч 8 хийдэг. Гараад авчихсан. Зэнгүрг ахтайгаа байлаа гараад авчихсан. Өвлөө. Сард чинь тэр чинь 500 мянган төгрөг чинь хүн төлдөг ч 500 мянган төгрөг хүн төлдөг байлаа. Тэгэл гараад авчихсан. Очоод аймаг дээр оник хэсэг мөнгөтэй хүний төр тоглоо. 5 гар тоглож явах өрвөө мөнгө. За. Тэгээд цаашаа Оросын улаан гомроо нэг ачаач орчирээд буцаж орсон машин дайгдаад гаргасчлаа. Апгангийн хотоос очиж малын дижил өөрл ачаад 40 тонны машинд
битүү төвчтэй машинд очив. Нөгөө төгтөөгөө замдаа нөгөө орсуудтайгаа бас нэг ганц нэг зоо татнаа орсолооч нар чинь ингээд хоноглох газартаа тэр чинь өөрсдөө нэг юм билеттэй тэрэн дээр хоолоо хийж идээд тэр чинь нэг явахынхаа өмнө зоо татчихад ингээд онцддаг тийм улсад байхгүй. Тэгээд тэнд хоноглоод ингэж явсаар байгаа. Усад ороод ирсэн чинь гурилын ханш маш байхгүй шалар нэг ончжээ нөгөө авс юм аахгүй гэсэн. Тэгээд нөгөөтгий чинь борлдгүй гурил дэжэл борлдог. Тэгэнгүүт нь өндөр ангаа зөө ангаас өмнө манай малаас өгнө гэж аваа явлаа. За. Ачин машин дээр ачаад. Нөгөөтг нь аваачаад малаас өгчжээ. Тэгсэн нөгөө тэр жил нь 100 болоод нөгөө өндөр ангаас аваад чинь мал өөр алардаа хавар аавна гэдээ үлдээсэн гэдэг мал дээр нь юм үлдчихвээ бас. Хүүдий. Тэгээ зарим хүнд зээлээр өгөө явуулчихва аймгийн төвдөр чинь заримдаа би чинь баян хүний дүр тоглол хамаатан садан нөгөө дүр чи байгаад байгаа юм уу? Баян хүний дүр тоглосон шааж. Тэгээд нөгөө үлдсэн бэлэн мөнгнөөсөө нөгөөт чинь мөнгө орж ирдгүү тэгэнгүүт нь хүүгийн төлөөд нөгөө сар бүхэн хүүгийн төлөл госоод байгаа. Тэгээд л нэг тэр чинь хавар боллоо намар боллоо зум боллоо нөгөө хэдэн малаа цуглуулсан хэдэн малаа нааш нь туулгалаа замдаа зарим нь өгчээ нөгөөт чинь наашаа хотроо дуулгасан замдаа зарим нь өгччихээ зарим нь ч бас алга болсон юм байна хүн дуулгаад явуулж байгаа. Тэгээ шатдаггүй юу? Тэгээд чинь цөөхөн хэдэн малтай үлдсэн хэдэн төгрөгөө хүнд нөхсөр байгаа дуусчихсан. Зарим хүнд нь зээл өгөөд нөгөө урал дэжэл мэжэлээ бас навч чаддгүй. Ийм амтнд л манайх чинь тэгтэн уянд ороод ирсэн, сэлэнгээр ороод ирсэн. Тэгээ нөгөө ах их чинь ойлгох нэ. Байр ичнүүд ингээд байр алдах юм байна. За. Одоо бид нар нэг гудамжинд гарлаа. Одоо яана гэж. Сүлдөө өгч мөнгө уус нэг банкнаас утастай гэдэг хүүгээ төл үндсэн зээлээ төл. Байх ч юм баг. Мөнгө байхгүй. Байхаас хэдэн туранхаа өгшин ямаа хэдэн туранхаа ургатай байна. Зарим хүнээс авчаад өгөө хэдэн нөгөө төл нутц муцааж авахаа гэсэн сүлд. За нэг иймэрхүү байдалтай. Тэгээд орж одоо сэлэнгэрээ яваал. Тэгээд ах ихтэй хэл ах ихч байх үү ах нартай хэл. Хүнээс ингээ мөнгө зээлээд 8 хийдэг бас ч одоо юм боллоо. Тэгэлчлөө. Алхаа айлээ найлыг одоо ингээ гудамжинд гаргалаа. Тэгсэн хэд ах нар одоо чиний хийдэг 8 гэж юу байдгийг дуугаа дуулаад дууныхаа ханаас явж явахгүй чи 8 хийдэг гэж ямар юм байд. Хүн амтнтай ярьж зөвлөдгөө яасан томтлогоотой нөхөрч. Бүх загнаад. Баахан загнууллаа байж. Ааха. Тэгээ баахан загнуулж аваад л муу ээж авах үлдээсэн хэдэн малаас чинь муу ээжтэй нэг 7 охин төлөв үлдээхэд л устын бүгдийн зархад л 7 охин төлөв үлдсэн. Хэдэн адуу бүгдийн зараад. Суудлын Toyota Vista гэдэг ч юм уу суудлын нэг жижиг тэрэг өндөг байсан. Тэрийг ахт маш дээдлийн өндөр үнээр малаар шахаад л. Тэг хэдэн ах нараасаа нэмж өөрсдөөсөн хэдэн малаа. Тэгэд дархны захтар аваач өгөл. Тэр чинь мал тэр чинь нааш муудаа 2004-5 он хийдэж. Тэгэд 18 сая төгрөгийг арай хийж нэг юм бөөсөлдүүлээд өрнөөс гарчихаал. Тэгэл Улаанбаатарын гудамж чинь Ууж амьсгаа авч аваад л Улаанбаатарын гудамжаар чинь хэд хоног дэмий тандгүй юу? Тэгсэн гэд нэгтдтэй нийлээд л машин унаахгүй мөнгө цаас авахгүй. Ахаа мэтгэ очиул. Эцгийцгүүрэл 5 онд. Тэгэл 25 дугаар суугдлын эз дээр ирээд одоо энэ продюс амраач одоо ажиллаж байгаа л да амар жаргал бүрэн жаргал хоёртойгоо уулзлаа. Дуулмаар байна. Продюсер гэж өгч. Тэгэл ерөнхийдөө 25 дугаар суугдлын үз миний PR продюсерыг тэр ажиллаж ирсэн улсууд хийгээл. Тэгээд нэг цомог гаргах хэрэгтэй байна. Цомогны мөнгө байдгүй. Тэгээ буцаж сэлэнг рүү яваад л ах нарынхаа малыг хаан банкны барьцаанд тавьж 4 сая төгрөг аваалаа. Ханар гэдэг чи хитүүлийн юм бэ танах чи? 11 үлээ шүү дээ. Хөөх ямар сайхан.
Тэгээд хэдтгний? 10 дахь нь. 10 дахь нь. Тий. Доор ч нэг л байгаа юм биш үү? Тий. Нэг л байгаа юм биш. Өө, энэ носон Жапон. Тэгээд нэг 4 сая төгрөг хаа макнаас зээлээ. Тэгээд тэрийгээрээ цомгоо гаргаад 25 дугаар сувг телевизний одоо бүрний амраа 2 маань продюсер хийж иж, PR-ыг маань хийж иж. Тэгээд 2006 онд Монгол өрхөө өргөнд морьтой тоглож тэр тоглолт маань амжилт олж. Тэгээд нэг юм цух хийж билээ хөрхий. Тэгээд ах нар юу гэсэн бэ? За харж байгаа өс нөхөр минь ажиллаад хий гэсэн. Тэ? Чамд бол өөр зохих юм алгаал гэж байгаа шүү дээ. Хийж байгаа шүү дээ. Чамд өөр чадах юм байхгүй. Би чи их 8 хийж томорч хийж дуулдаг хүн гэж бадраа. 8 хийн гэдэг чинь тэгж шиг хүн бүхний ч хийгээд байдаг ч юм биш юм билээ. Баазраа. Биш тэгээд тэр нэг 8 хийж ийн гэдэг тэр 3 сарын хугацаанд нэг баяны дүр тоглоо явдаг ч бас гоё юм биш үү? Тэрүүгээрээ захиалчих юм бол кино болно уу? Тавраал яваад байдаг. 5 гар тагуулчихсан. Аачихсан бэлмэг гаргаж ирж тааж өгөөл. Гурил оруулаад ирчихсэн. Зарим нэг нөхдөөдөд гурил зээлрөө гэж явуулаад. Заримд нь мушг тоглож алдаал. Үргэлж энүүгээрээ байх юм шиг. Ямар сайхан өнөр юм бэ? Тэгэл хөрх юм хэдэн одоо олуулаа байх юм чи бас ач тустай л дээ. Нэгнээ бас нэг ядарч өдөрж явахад нь бүгдээрээ нэг хамж дэмжиж байгаа дөрширнээс гаргаад л тэгэл. Тийм л байгаа шүү дээ. Түншиш хин надад 10 хэдэн сая төгрөг маяг гэдэг хөөд. Тэр үеийн ханш чинь. Тэр өөртөө зовж цуглуулсан хэдэн малыг л тэр чинь бүр тэр үеийн ханш чинь амар бага штий. Тэгэлгүй яах вэ? Соёл урлагийн их сургуулийн төлбөр чинь 99 онд чинь 392 мянган төгрөг байсан. Тэгээд хэд 2004 онд чинь нэг сая хөрхтэй гүйтэ төгссөн юм болов бид нар. Нэмэгдээд бид нар чинь 7-800 төлж төгссөн юм болов. Тэгэхээр чинь 2000 онд чинь төлөг 9 мянган төгрөг байсан шүү дээ. Тэгэлгүй яа. Тэр хүн чинь нэг 10 хэдэн мянган төгрөг байлоо. Үгүй одоо тэр үеийн 18 сая төгрөг гэдэг чинь амар сонсогч. Би студ байгуулад нах цахаасаа нэг 5 сая төгрөг зээлээд тэгээд нэг компьютер тэгээд нэг юм камер аваа тэгээд тэрийгээ бас тэр 5 сая төгрөгөөл төлж чадахгүй бол тэр үед чинь нусаа хазартаа наагаал студийнхээ нах цах ирсэн хаалгадаг шээ студийнхээ цонхоор гар зүхтайгаал бас хөгөлж исэн үе шүү дээ тэр чинь бас нах цахаасаа зүхтайгаад хайчихгүй дээ ер нь тэгжсэн үе шүү дээ. Тэгэхээр чи би 5 дээр л нусаа хасартаа нааж байгаа чи ч 18 дээр чи 18 шүү дээ. Амар сонсогч шээ наа чи. Тэгжэл хөгөлж бас хүч тэгэд үзэх систем үзчихэл туулах системаа туулж ухаар тэмлээ дээ. Яа. Тэгэл муу ээжигээ нэг 7 охин төлөхтэй үлдээгээд бүх малаа бүгдийн зарж л биш тэгж л. Хэд ах нарынхаа малыг одоо насаараа зовцоглуулсан малыг хагсалж ингэж болж байсан үнтэй би. Тэгтээ яахгүй тэгээд өнөөдөр эргээд бас дүүн өнөөдөр Монгол улсын гавьяа жүжигчин болчихсон ингээ сайхан дүүгийнхээ найран дээр ирээд тэр сайхан ингээ сууж яхад бол дүүгээрээ бахархаа сууж яхад тэгэл юм тэгэл хариутай тийм шүү дээ. Одоо тэгэл хөрхий бас эцэг ихийнхээ нэрийг удмынхаа нэрийг яг бас сайнаар дуурсгаад ингээд явахд ховь тавил надад оногдсон байна тийм. Эд тэг хүн бас нэг зөвлөх хэвсtan байгаа юм да. Яг үнэн. За наа гоё үгний чи араас лөө. Сайхан одоо зүв байхын төлөө тийм. Зүв байхын төлөө. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Оросын алдарт Столичны 1938 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн дэлхийн одоо 100 гаруй оронд экспортоор гардаг энэ гайхалтай брэнд маань бол бидний аав ээж эмээ өвөгийн үеэс одоо Оросын сайн чанартай водка юу вэ гэх юм бол ялтч байхгүй номер 1-ээр нь бол Столичныг нэрлэдэг байсан. За ялангуяа одоо дэлхийд Европод ч гэсэн Оросын сайн чанартай водка юу вэ гэх юм бол Столичныг бол яхаарахгүй нэрлдэг юм байна лээ шүү манайхан. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэж хамтран ажиллагч Столичны Zebra Select компани аль биесны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг юм а. Гэхдээ одоо ингээл зарим хүмүүс бол тэгдэг шүү дээ нэг ингээл яг ялангуяа ингээл дуучин хүнд бол ингээл хаан ч атсан ингээл алуу ингээл за гэл те
Одоо ямар найруулагч үнийг очиод нэгвэл алив та юм найруулах гэхгүй шүү дээ. Дуучин үнийг бол ингээл сайхан дээдэл алив дээшээ суу та алив нэг сайхан аяв арайч заа гээл ингээл байнгын юм зочлоон дунд байнгын юм дунд ингээд явдаг бас ингээд дуучдын нэг сайхан зүйл. Сайхан хувьтай байлаа. Тийм яг үнэ. Манай Жавха гийн хэлэх дуртай үг өгдөө шүү дээ. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгод юм аа гэж. Тэгэхээр одоо тэр хүн юу хэлэх гээд байна вэ гэхээр бурханд одоо хөндлөгдсөн хайрлагцсан улсууд шүү. Төв байгаараа л гэж шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нийгэмд сайн сайхан зүйлийг зөв зүйлийг л түгээхийг ирмэлцэх ёстой улсууд л да. Тий. Дуулж байгаа дууныхаа үгнээс эхлүүлээд хийж байгаа үйлдэл бүх зүйлээрээ л зөв байхыг л бид нар үлгэрлэх ёстой байхгүй. Ялангуяа ардын дуу, нийтийн дууны суурьтай, уртын дууны суурьтай улсууд бол Монголын уламжлалт өв тээгчтэй байхгүй. Тээгчтэй яг үнэ. Тэгэхээр энэ уламжлагдаж ирсэн энэ өвийг дараачийн үедээ бас нэг зөв байлгаж байгаа. Өөрөө илгэр жишээтэй нэг сайхан зөв байж байгаа. Тэгээд сайнаар дурсагдах мөртөө энэ насыг орчуулсан. Гоё штт. Үүний шумбал шүү дээ. төрснөөс нэг утгач штт. Төрөний нэг банзаг ярьдаг шиг нөгөө хит их туушраад дэмий гэж түрүү ярьлаа шүү дээ. Яг тэр чин нэг хэсэг ингээд нэг бол муу нийтийн дуучин, зохиолын дуучин гэдэг юм уу. Нэг бол хошин шагийнхан. Гээл одоо ингээд бүл хідэл баалал ингэдэг байлаа. Тэрэн дээр нэмзгэлдэггүй юм. Өвч би ч одоо 38 хөдөөний нийтийн гэдгээр хараалгуулсан шүү дээ. Ялангуяа манай би ч одоо тэгээд хүнд элдв янзын юм сандгүй марчдаг үндэ. Манай энэ рок попийнхан бол манай нийтийн дуучдын мөнчиг хадалсан да одоо юм. Энэ үгэндээ хэлгээд. Уусаа хөдөөнийхэн орк бодлыг. Тэгэл дээл өмсдөг болохоор л соёлгоо бүдүүлэг орклуулдаг. Тийм л одоо ойлголтыг л хүмүүст өгчээсэн байх гэж би боддгийн тухай үед. Одоо ч бол хүмүүс бас наантаа цантаа ойлгодог болсон. Тэгэхээр мортимэтэ хэлип хийдэг л гин. Уулын наан очиж зогсдог л гин ч одоо ахуд өссөн гоо ахугал дуулна шүү дээ. Өөрийн ахуд хотын байшин барилга донд мортимэтэ дуулдаг шүү дээ чинь. Хэцүү шүү дээ. Тэгээд ахугал дуулна шүү дээ чинь. Тэгэхээр энэ одоо бараг л хөгжил гацаагчд гэж хэлсэн шүү дээ. Тий. Тэгэд эргээд утгад бид нар бол өв тээгчд уламжлалаа авч явал ийм л болсон. Одоо өнөөдөр Монгол дээлийг ямар сайхан залуучууд маань гоё зөв зохистой өмсөж байна. Нийтийн дуу огт сонсдгоо байсан манай найзууд хүртэл одоо миний уужран бата хорыг зайлцсан л өгж штэ тэгэхээр чин тэгээд Монголын уламжлалт зүйл рүүгөө хүн нас ахих тусмаа эргэж татагддаг л байхгүй да. Хизээч одоо ариун агч маань их хэсэг бас их том дуурдаг байлаа штэ. Би хизээч нийтийн муу дуулахгүй гэдэг. Тэгсэн чин Янагийн сайхан хаарц шиг гэсэн манай их чинь дуулцсан явж илээ шүү дээ. Тэгэхээр чинь хүн нас ахаад өгчрөөд ирэх тусмаа уламжлал руугаа ялдчихвал ордог байхгүй. Яг үнэ тий. Одоо бол ариун нэгч хуучраагүй джинс гэж дуулахгүй шүү дээ. Тийм ээ тийм. Их мэтчлэн зүгээр залуу үедээ хүн бодлогогүй үг их хэлдэг. Илэн билээ л дээ. Тийм бодлогогүй болчинбөө үг л залуучууд маань битгий хэлж байгаасаа. Уламжлалт авахгаа соёлоо их дээдлээсэ гэж л би боддог. Хөдөлж авах өв соёл бол Монголын уламжлалт зүйл шүү. Яг үнэ. Хөдөө гадаа бидний таних тэмдэг шүү. Таних тэмдэг шүү. Хөдөө гадаа явахдаа сайхан зөв хог могоо хаяхгүй зөв соёлтой малчин айлд орсон ч гэсэн идэ цагаагийн нэтгэхтэй атгах чихэр өгөөд баярлалаа гэд зөв гардаг. Тэр хүн зайлвал соёл мэдхгүй байж магадгүй, хотын соёл мэдхгүй байж магадгүй. Тийм учраас зүгээр өгж байгаа юм сайхан зөв сэтгэлээр аваад баярлалаа гэдэг үгийг сайхан хэлээ. Атгах чихэр өгөөл гарах тэр хүлч бас баярдаг л асуудаг байхгүй. Өөрийг хийм шаардахгүй бид нар. Тэгэхээр уламжлалт авах соёлоо маш их хотын залуучууд хотоор өссөн залуучууд их ойлгох хэрэгтэй юм шиг. Ахуй соёл ер нь чухал шүү. Маш их чухал шүү.
Анх болдогийн тоглолтын дээр л Жимсээ Түмээ өөр чин тэгээ баахан бүсгүүчүүд гарч ирэл нэг баахан дууддаг штеп. Анх болдогийн тоглолтын дээр тэр чинь гарч ирсэн. Тэгээ Жавхагийн найран дээр бас гарсан. Тэгээ дараа нь Анзагийн Говьтын найран дээр бас гараал баг дуулаад ингээл ягаад ч юм зүгээр миний мэдрэмжээр мэдээж за банзааг дуулаад тэр дууг ингээд үнэхээр сайхан гоё ингээд байнга сонсч идэг. Тэгвэл өөр өнцгөөс эмгтээчүүд ингээд дуулахаар илүү банзаа гэдэг хүний дуус нь илүү тодордог юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Хүү хин дууч нь гэж магадгүй. Чи яг ямар өнцгөөс нь харав? илүү нөгөө тэр дууг одоо чиний ингээд хүргэснээс нь одоо нэг ёсондоо өөрөөр хэлэх юм бол чамайг хүндлэл нь яг тэр бүсгүүчүүд дуулахад илүү их тодорч гарч байгаа юм шиг. Ер нь тийм байх. Мэдрэмж төрж ирсэн. Тий, миний юун дээр Говьтын найран дээр тий. Манай дүүнер ирж дуулцгаалал. Тэгээд Бүрсрэнгийн аялгаа бортучингийн шүлэг тэр хүмүүнээ сайхан хайдаг гэж дуулсан. Тэр чинь нэгөөсөндөө хүндлэл гэж би ингэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр яг үнэ. Энэ бандрагч гэдэг хүн залуу үедээ дүүнартаа хэр зэрэг хөндлөгдсөн хүн бэ гэдгийг бас нэг жишээ нь тэр дүүнер зүгээр миний найрын ширээн сууж байгаа явчих болно шүү дээ. Тий. Тэгэхэд өөртөө сэтгэл зүрх гаргаад гарч ирээд бөөндөө тэр дууг бэлдээд тэгээд дуулж ийн гэдэг чинь бол над барьж байгаа бид нар бол танд ийм сэтгэлтэй шүү. Таныг ингэж хүндэлдэг шүү гэдгийг нэг илэрхийлэх байхгүй да. Яг үнэ тий. Тэгэхээр би дүүнертэй ялангуяа залуу дүүнертэй бол маш их тийм хүндэтгэлтэй ханддаг. Монголын дорогч бай, попч бай, нийтийн дууч бай. Надад олон сайхан дүүнер байна. Тэднэрт бол би маш их хүндэтгэлтэй ханддаг. Орчин үеийн залуучууд маш их ухаантай, ухамсартай болсон. Нийтийн дуугаач ойлгодог, рок попооч ойлгодог. Ерөнхийдөө бол ойлголтын маш их тийм өргөн цар хүрээтэй юм болсон. Би тэр хипхоп чин Коби илүү тэр залууг Бааврыг малдаар гарахт нь би маш их баярлсан шүү дээ. Тий. Энэ залуу. Тий. Боги гарсан. Боги адуун дээр гарсан. Тий, адуун дээр гардаг шин хин нилээ. Боги. Стопын боги. Тий. Тэр залуучуудыг хараад би маш их баярлсан. Энэ залуучууд бол үнэхээр одоо цуснд нь Монгол гэсэн нүүдэлчин ахуй соёлоо гэсэн нэг ийм ген ийм юм байсан учраас ахуй соёл руу ялтаж бодогдож байна. Ямар гоё юм бэ гэж би бахархсан шүү. Тэгээ тэр дээл зөгч байгаа гэж. Монгол хүний чинь тэр өөрсдийнх нь ген яг тийм байдаг байхгүй. Хипхоп хувцастай залуу тэр дээл тэгж гоё зохино гэж би яаж мэдгий. Тэр моринод явж байгаа морин дээр ямар гоё харагдана вэ? Яг үнэ тий. Тий. Тэгэхээр чин энэ манай энэ залуучууд манай маав бүхрийн хариулангаа лайв хийцээ. Чи мундаг байхгүй тэр чин. Тий. Тэгэхээр ийм сэтгэхгүйтэй ийм нөлчин авах соёлоо дээдэлтэй ийм сэтгэлтэй залуучууд бол Монголд маш олон байна. Манай дүүнер бол их ухаантай болсон. Ялангуяа манай энэ хипхоп дуулдаг энэ залуучууд бол бас их мундаг зүрх сэтгэлтэй нөлчин авах соёлоо дээдэлдэг тийм залуучууд их биш шүү. Хипхоп сонсно шүү дээ. Сонсон шүү дээ. Би бол ялангуяа фитнест бол байнга сонсно. Тэр чинь янзын ямар гоё хэлээвэ гэж хэлэхээр тийм юмнууд байдаг шүү дээ. Яг үгтэй дуунууд их байдаг шүү. Зөв байдаг тий. Их зөв шүү дээ. Нөгөө бид нар чинь дээр үед нөгөө Сүмтэй бодрын чулуун уншаал ямар гоё хэлээвэ гэдэг нэг чойном гог нэг яд байсан шүү. Яг тэр шиг тэд нар чинь ингэ зөвөн хэлдэг шүү дээ. Амар зөвөн хэлдэг. Тэрнээс сонсох юм ер нь тэгээд янз янзын юмнуудыг сонсчих хэвчтэй юм шиг байна. Ер нь тий. Хипхоп сонсноо. Тэр хинэл мэмлийг мэдэрч байгаа энэ төр зарим залуучууд бас мундаг залуучууд байна шүү. Тэр л амар залуучууд. За ингээд халамжсан ярийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн Банзада маш их баярлалаа. Ингээд хоёулаа энэ түрээд нэвтрүүлгээ өндөрлөө. За өөхөө өмнө нэг тулгаж аваад. Одоо би их намуухан яриатай хүн шүү. Тэгээд ингээд нэг жоохон халах тусмаа ингээд ярээ бүр ингээд намсаад идэг. Тэгж жагаад ингээд сүулдэ ингээд унтаад.
Тэгвэл хоёулаа эсэргээр ингээд би бол улмал ингээд Яшээр эд нөгөө халамцсан яг үедээ бол их том чанга дуугарч жагаад тэгээд ерөнхийдөө нэг жоохон халах тусмаа ингээд намсаар байгаа тэгээд нэ мотор нь унтарч зүйлдээ ингээд унтаад. Яа тийм төрлөг шүү. Энэ Мофигийнхоо бэлгийг төгсгөлт нь гардуулъя. Энэ нөгөө Айкосын төхөөрөмжтэй байгаа шүү. За. Тийм тэгээд бас нөгөө яг нөгөө юу яадаг юм бэлээ шүү дээ. Утаат энэ нөгөө тамхинууд чинь болвол ингээд маш өндөр градусд ингээд шаталт өгч халддаг. Тэгтэл энэ нөгөө нэг Мофигийн энэ Айкос чинь болвол манай за одоо энэ жишээ нь ингээд силвер нь байна тий. Ингээд байж чинь манай энэ нөгөө нэг танкогийнхан болохоор албан ёсны эрхтэйгээр нь оруулж ирдэг. Тэгээд за энэ Мофигийнхоо бэлгийг За баярлаа. гардуулъя. За хүүхдүүд ачааны машин дуударъя. Бэлэг өгсөн шүү. Бэлэг би маш их бэлэгтэй болоо. За ингээд хоёлаа тулгаад төгсгөч дээ. Тэгээ за. Төгсгөлийн үг янаастай үлдээ. За баярлаа. Тэгээд намайг бас одоо төдийгөөс өдий бол хүртэл Монгол улсын гавьч жүжигчин хүртэл их цаг хугацаанд маань намайг дэмжиж дуунд минь үнэнч байсан. Дууг минь сонсдог, үзэгч түмэндээ маш их баярлж явдаг шүү банзрагч нь тэгээд олон сайхан дуунуудыг дуулж өөр одоо дуунаас өөр зүйл рүү ингэж хазаахгүйгээр зөвхөн дуундаа үнэнч байж одоо олон сайхан дуунуудыг дуулахыг хичээнэ. Тэгээд маш их баярлаа. Их баярлж явдаг шүү та нартай. За баярлалаа манайхаа. Баяр. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа. Ээж найз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их баярлж өгдөг одоо. Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг хэрнээ хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энийг нэг төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.